За хурлаа эхлүүлье. За асуултын 6-ад отхон туяа төлөөлөгч. Отхон туяа төлөөлөгч асуултаа асуугаарай. Нэг. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Одоо энэ иргэдээс ирсэн санал дээр 327 буюу одоо ингээд тэн хагас нь хаяг нь тодорхойгүй гэсэн байгаа шүү дээ. Энэ хүмүүстээ бид нар ямар хариу өгдгийг энэ ийм одоо санал хүсэлтүүдийг нь яах ёстой гэдгийг тэрэн дээр хариулт авмаар байна. За газрын даамал өөр асуулт байна. Сонсчод дараа нь. За 327 иргэний одоо хаяг нь тодорхой бус гэдэг нь яг шинээр өмчлүүлэх одоо энэ юун дээр төлөвлөгөө юм дээр л ороогүй. Бүсчлэлээр одоо хөгжлийн төлөвлөгөө батлагдсан бүсчлэл дээр наран хороол руу ерөнхийдөө төлөвлөгдсөн байгаа. Нөөц юу гэр хорооллын бүс гэдгээр төлөвлөгдөд. Тэр газар дээр маань яг нөгөө иргэн өмчлүүлэхэд хээрийн судалгааны ажил явагдаагүй, газрын төлөв байдал чанарын хянам баталгааны асуудал хийгдээгүй. Тийм юу болохоор нөгөө иргэн өмчлүүлэх юу боломжгүй байгаа одоохондоо бол. Тэд бүтэц юу н очоогүй, газрын төлөв байдал чанарын хянам баталгаа хийгдээгүй. Тэгэхээр энэ хүмүүстэй хариуг нь болохоор одоохондоо танд газар өмчлүүлж чадахгүй байна гэж өгсөн гэсэн үг юм уу? Одоо юу нь бол хариу нь л одоо аль биес оруулах очоогүй байгаа. Очихдоо ямар хариулт өгнө гэсэн үг? Одоо энэ хурлынхаа юуны дээр шийдвэр юм дээр шийдвэр гараад энэ шийдвэрийнхээ дагуу танилцуулж явах тийм аа. Хурлын шийдвэр гэмгүүд одоо бид нар яг энэ хүмүүс дээр жишээлбэл шийдвэр гаргахгүй үстэй. Хаяг нь тодорхойгүй хүмүүс дээр. Тэгэхээр яг хоо эн чинь ийм байгаа байхгүй юу? Одоо ингээд 639 хүнээс хүсэлт ирсэн гээд 327 нэхэр эн чинь тэн хагас нь энэ хүмүүс мэдээлэлгүй байна л гэсэн үг болчиход байгаа байхгүй юу? Одоо ингээд би ямар ч хийсэн газар өмчлөмөрөө гэхдээ хаана газар байгааг чи мэдэхгүй надаа ингээд би одоо газар өмчилж авмаар байна л гэсэн хүсэлт үстэй. Тэгж ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо энэ яг энэ тоо барим яг энэ тоон дээрээсээ харах хэрэгтэй. Ер нь хүмүүст мэдээлэл байхгүй байх шүү. Газар өмчлөмөр байгаа авч хаана газар өмчилж авахаа мэдэхгүй байна гэсэн үг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Энэ юун дээр бол яг одоо юунд хавтаг бүгд очсон байгаа юм дээр 127 нэгж талбар амаал бүхэн иргэдийг хотын төвөөс гаргах 400 нэгж талбар энэ асуудлууд л яригдж байгаа. Тэрээс юунаас бол шинээр төлөвлөсөн юун дээр бол хэрийн судалгаа юм яагаад гэдгээр бол огт ороогүй. Харин тийм. Тэгэхээр одоо ингээд хүсэлт өгсөн эн чинь тэн хагас хүмүүс нэ штэ. Тэгэнгүүт ядаж энэ хүмүүстэй за та энэ байршилд ингэж авах боломжтой гэдэг мэдээлэл нь биднэрт ил одоо ингээд бэлэн байж байгаад шууд хариуг нь ингээ өгдөг болмоор байна л гэж хэлээд байгаа байхгүй. За тэгээд дараагийн асуулт нь болохоор засаг даргатай хамааралтай юм ярих гэдэг юм.
Тэгвэл юу яачих вэ? Сингдорч төлөөлөгчөөс асуулт тавиад эргээд хэсэг дарга орж ирэнгүүт болох уу? За. За сингдорч төлөөлөгч асуултаа асуугаарай. Нэг. За хэрлэн суманд бол 2023 оноос хойш юм газар өмчлөл бол зогссон гэж ойлгож байгаа. Мика ортолохгүй бол юу? Таны яриа сонсогдохгүй шүү. Нэг. Нөгөө юунд орохгүй. Протоколд орохгүй болох гэдэг. За тэгээд 2025 оны хэдэн сараас эхэллээ одоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаад газар өмчлөх одоо боломж үүссэн. Тэр хугацааг бас тодруулъя. За тэгээд энэ 25 онд ирүүлсэн 654 өргөдлөөс одоо бид нар бол өнөөдөр 157-гийн 124-ийн 127 дээр энэ ард нь 3 иргэн. Тийм 3-тай 27. Ингээд 130. 127-ыг хэлэлцэж байна. За босод иргэд бол үнэхээр юу мэдээлэлгүй. Тэгээ хуулийн хугацаагаа ч мэдэхгүй тэгээ өнгөрцөн. Тэгээд ийм иргэд бас мэдээлэлгүй өнгөрсөн байна. Тийм учраас энэ газрын албанаас иргэд олон нийтэд бол тэр тань мэдүүлэх ажлаа хэр хийж байгаа вэ гэдгийг асуух гэсэн. Хоёр асуулт байгаа. Нэг нь хэдэн сараас эхэлж нөхцөл бүрдсэн бэ? Хоёрдугаарт нь тань мэдүүлэх зурчлах ажиллагаагаа хэр хийж байгаа вэ гэдэг. За Батулга хариулаарай. За Чойгоо сонготын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө маань 2025 онд батлагдаад 2026-аас 2030 онд Чойгоо сонготын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж батлагдсан байгаа. Өмнөөс өмнө 2023-24 онд хүсэлт өгсөн иргэдийн үн баталгааж байгаагүй шалтгаан нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй гэдэг шалтгаанаар газар олголт явагдаагүй байгаа. Хоёрдугаар асуудал Хэдэн сараас эхэлж нөхцөл бүрдсэн бэ одоо яг иргэнтэй 26-аас 30 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн энэ оны хэдэн сараас тэр юуг нь оны он юуны сайн хэлж мэдэхгүй байна. За юу тэгэхээр энэ чинь тэр 8 сараас энэ 9 сарын 15-ны хооронд өргөдөл бол яасан гэж ойлгох вэ? Газар зүйн болын тухайн жилийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд санал өгсөн засгийн газрын 90 удаа тогтоолоор тухайн оныхоо 9 сарын 15-наас өмнө хүсэлтэд цаасан болон цахимаар өгнө л гэж зөвлөсөн байна. Тэгээ энэ утгаараа энэ асуудал маань 2025 оны 9 сарын 15 хүртэлх иргэдийн цахим болон цаасан өргөдлийн асуудлууд яригдаж байна. За би нэмж тодруулж хариулж өгье. Сингээ төлөөлөгч чухал асуулт асууад байна. 2023-24 онуудад болохоор өмчлөлийн одоо газрын олголт бол хийгдээгүй. Учир нь болохоор манай 2017 онд батлагдсан 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө маань газрын одоо нэгдмэл санд бүртгүүлээгүй байна. Баталгаажаагүй байна гэсэн. Энэ ажлыг оны эхнээс бид нэр зохион байгуулж хийж эхэлсэн. За энэ ажлыг хийхэд тулд төсвөөс 10 сая төгрөг гаргаад за тэр мэргэжлийн компаниар нь газрын нэгдмэл санд ерөнхий төлөвлөгөөг оруулах ажлыг гэрээ байгуулад ажилласан. За тэгээд хотын ерөнхий архитектур дээр байгаа газрын мэдээллийн санг нөгөө компани руу гаргаж өгсөн. Тэгэхэд тухайн компани хийжгаад энэ мэдээлэл чинь зөрөөд байна. Чоолсон хотын ухаандаа одоо хэрлэн сумын координатыг явуулж байгаа шүү дээ. Ингээ явуулангууд яг нэгдмэл санд орохоор координатчсан зөрөөд байна. 2 км хойшоо зөрөөд байна гэсэн. За ингээд манай энэ мэдээлэл болохгүй юм уу гэд газрын албанаас мэдээлэл аваад явуулсан. Газрын албанаас дахиад координат аваад. Тэгэхэд
дахиад одоо хийж үзээд сар гарны дараа дахиад одоо энэ координат чинь болохгүй байна гэсэн. Аймгийн архитектураас аваад явуулсаа дахиад координат нь зөрсөн. Үндсэндээ Чавлсан хотыг яг анхны одоо хил зааг координат нь олдгоо байсан. Хүнд байгаа нь мэддэхгүй. Тэгээ архив дээрээс одоо газрын албан дээрээс тэр CD-гээр нь тэр аваад явуулсан. Тэр бүх зургууд нь одоо яг нөгөө програмд орохдоо 2 км хоошо зөрөөд байна гэдэг. Ингээд эцэст нь бүр одоо ингээ газрын албанхтай дахиж уулзаад Алтан туяа эзэгтэй уулзаад нөгөө компанитай яриад одоо миний хар ухаанаар ойлгосноор бол ерөнхийдөө бол тэр гараар татаж хүчээр одоо оруулсан баха. Тэгж ойлгож болох юм аахгүй. Нэг тийм асуудал гараад тэгжээж нэг сүүлд нэг юм одоо хүчээр шахуу. За энэ иргэдийн эрх ашиг одоо үйлчлэлийн юу бол орохгүй болчиход байна. Заавал одоо энийг оруулах шаардлагатай байна гэж одоо шахаж агаад энэ төлөвлөгөө 8 сард батлагдсан. Өргөлийг бол 1 сарын 1-ээс авч ил байсан. Тэр юу нь яг зөрөөд яваад байсныг Батулга мэдж байна. Анх хоёр яг мэдж байна ер нь 2 км-ийн зөрүүтэй алдаа гэдэг бол ерөөсөө системийн зөрүүтэй л алдаа байх л та. Тэгээ хоошоогоо 2 км зөрж ийн гэж тэгж чинь. Одоо сая манай аймаг чинь ITRF 97 гэсэн системээр явжгаад тэгээд 14 он 15 оны хавцаа UTM 50 гэсэн системээр шилжсэн. Одоо тэгэнгүүтээ дахиж 90 маань шилжээд ITRF 2021 гэж явж байна уу? Хэд гэж явж байна? Тим системээр ерөнхийдөө бол манай аймагт буцаа шилжиж байгаа юм. Тэгээ энэтэй холбоотой ер нь бол газрын албан дээр гардаг ихэнх алдаа юу гэвэл талбай хэмжээний зөрүүтэй асуудлууд агиох гардаг. ITRF 97 дээр шилжүүлсэн байсан үеийнх нь одоо 700 м квадрат талбай хэмжээ ба шүү дээ. Энийг UTM-ээр шилжүүлэнгүүт нөгөөд нь талбай хэмжээ 690-с болоод ороод ирчихдэг. Иймэрхүү алдаанууд бол ерөнхийдөө бүх айлууд дээр шүү. Энэ бол ерөөсөө ганцхан айл дээр биш. Монгол улсын хэмжээнд газар эзэмшиж байгаа, ашиглаж байгаа, өмчүүлж байгаа тийм аж ахуй нэгж байгууллагууд бүгднэр нь энэ гарсан. Тэгээд миний энэ яг тухайн үеийн процессыг мэдэхгүй болохоор зүгээр одоо зүгээр хар ухаанаар бодоход бол тэр ITRF рүү эргэж шилжиж байгаатай холбоотойгоор тэр 2 км-ийн алдаа гарсан болов гэж бодож байна. Яг нэг системийн алдаа нь ер нь нэг 2 км гарантай байдаг байхгүй юу? Тийм учраас би яг тэгж алдаа гарсан баг. Цаад нөгөө компани нь болонгод одоо шинээр шилжсэн ирэн дээр ITRF дээр яваад байдаг. Манайхаас өгж байгаа мэдээлэл нь болонгод UTM дээр байгаад байдаг. Тэрнээс бол тэгж алдаа гарсан болов гэж бодож энэ үлдээ таамаг шүү. Яг 2 км алдаа байгаа гэж байгаа учраас би бол тэгж л таамаглаж байна. Тэрнээс биш яг нарийн ширийн асуудалд нь ороогүй болохоор бол хэлж сайн мэдэхгүй байна. Мэргэжлийн хүн болохоор асууж байгаа. Тэгээд Батулга одоо яг мэдж байна. Би бас мэргэжлийнх болохоор ямар ч үсэн програмын зөрөө гараад ерөөсөө орж болохгүй байсан байна. Тэгээд тэр нь орохгүй болохоор баталж чадахгүй. Энийг геодит 600 газар тэрийг авч баталдаг юм байна, тийм ээ. Тэгжээж нэг сүүлд нь ер нь бол ингээд 8 сард батлуулж ирсэн. За мөнхөд л одоо энийг одоо батлуулдаг ихгүй бол энэ 2026 оны төлөвлөгөө хийж чадахгүй нэ гэдэгт бол засаг даргын хувьд баян санаа зовоод энэний хойноос хөөцөлж ирсэн. За ингэж жагаад ер нь газрын албан албатай ярьж байгаа дахиад нөгөө хүний хувь хүнээр холбуулж ягаад тэгээд тэр компани одоо нэг за газрын албаны хотоогуултынх л нэг одоо яг ийм аргаар хийя гэж саналаа хэлсэн дээ. Тэр нь бол мэргэжлийн юм биш болохоор одоо мэдэхгүй байна. Удлаараад өгөхгүй. Тэгээ ямар ч байсан болгуулсан. Тэгээ батлагдсан. Одоо нэг ийм Монголиагаар орохоор тэн дээр батлагдсан гэж гарч ирдэг юм байлээ, тийм ээ. Доронтой аймаг одоо Чавлсан батлагдсан ерхий төлөвлөгөө. Тэгээ одоо ингэж харин бид нар ирэхээс өмнөх одоо жилүүдэд одоо энэ ажлыг бас хийгээгүй нь бас алдаа байлаа. Тэгээд ямар ч байсан бол бид нар энэ жил одоо иргэндээ тодорхой бүгдэнд нь биш юм ахэд одоо ямар ч байсан өмчлөх эрхийг нь бол нээж өгсөө энэ програм яснаар. Тэр нь бол 8 сар яг бэлэн болж ирсэн шүү. Ингээд хэлж байгаа. За баярлалаа. Нөгөө хоёрдугаар асуудал нь таны мэдээ сурчлагын ажил хэр хийсэн бэ 2025 онд. Одоо иргэд одоо
хаанаас мэдээлэл авч газраа өмчлөх талаар мэдээлэл авч хүсэлтээ гаргахгүй гэдгийг яаж сурталчилж байна вэ? За газрын албанаас зохион байгуулж байгаа юу нь бол мэдэхгүй байна. Бид нар бол одоо Эрдэнэ сумаас цаашдаа яг энэ газартай холбоотой бид нар одоо нэг чигийн болгож аваад газартай холбоотой иргэдэд мэдээлэл өгөхлийг багийн засаг даргаараа төлөөлөгч нар дамжиж бүр өртөөлөн одоо тийм иргэдэд мэдээлэл сургалт сурталчилгаа өгмөр юм бэл. Тэгэхгүй бол ингээд мэдээлэлтэй хэсэг нь нэг ингээд асуудлаа шийдүүлдэг, мэдээлэлгүй нэг хэсэг нь ингээд тохироод үлддэг байдал ажиглагдаад байна. Бид нар бол иргэн болгонд энэ боломжийг олох, бүгдэнд нь тэгшэрхийг олох л чухал шүү дээ. Тэгэхээр тэр одоо бүгднээс ер нь бол заавал одоо сумын засаг даргаараа орж хуулаад тэр жагсаалтанд өргөдөл гомдлынхаа дэвтэр бүртгэгдээд тэр дарааллынхаа дагуу одоо ингээд хүсэлтүүдийн шивгдээд за төлөвлөлтөнд тусаж байгаа нь тусах боломжтойнуудын шууд төлөвлөлтөнд ингээд оруулахаар болсон гэдэг. Үнэхээр боломжгүйнуудын бол таних одоо боломжгүй байна гэдгийг сар урт нь одоо хариуг нь өгч ингэж явах нь зүйтэй юм бил. Жишээлбэл одоо ингэж явж байгаад за таны газар боломжгүй байна гэдэг шийдвэр гарах гэдэг шүү дээ. Тэгвэл бид нар нэг сард авсан өргөдөл өгсөн хүн боломжгүй газар өгж байгаа бол тухайн сардаа бид нар өргөдөл гомдлын тухай хуулийн дагуу 30 хоног дотор хариугаа өгөөд тэр хүн дараагийн хөлбөр рүү орох хэрэгтэй байхгүй. Тийм боломжийг олох хэрэгтэй байл. Эх жилээс бол нэлээд одоо нарийн тодорхой болно. Энийг бол мэдээж төлөөлөгч нартайгаа хамтарч хийн төлөөлөгч нартай бүх мэдээллүүдэд хуваалцсан та нарт бас бодлого барьж байгаа үед бол одоо хамтарч одоо энд оролцоосоо гэж хүсэж байна. Ялангуяа одоо энэ газар тэр дэд бүтцийнх нь хороо. Яг энэ дээр идэвхтэй санаачлагтай ингээд ажил хэрэгчээр хандмаар байгаа. Тэгээ ингээд бас ингээд засаг дарга ч юм уу энэ юундаа ингээд хаяад орхиж болмооргүй юм байл. За асуултаа хариулт авлаа. За цог гэрэл төлөөлөгч асуултаа асуурай. Отгонч засаг даргаас асуух асуулт юм гэсэн. Нэг. За дахин өдрийн мэнд хүргэе. За одоо энэ дээр битэд нэг юм Чабсотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө гэд яриад байгаа тий. Тэгээд 2030 он хүртэлх энэ төлөвлөгөөгөөр явчаад тэрнээс хоошоогоо бид нар өөр төлөвлөгөөгөөр явах гээд байна. Тэгэхээр 30 оноос хойших тэр төлөвлөгөөнийхэн төсөл нь хийгдэж байгаа мүү үгүй мүү? Тэрнээс хойш одоо энэ бид нар энэ иргэдэд за энэ таны бүс таарахгүй болохоор танд өгөхгүй нэ, газар олохгүй нэ гэж ярих гэдэг шүү дээ. Тэр нь 30 оноос хойш тэгсэн чинь таардаг болох юм уу, болохгүй мүү? Тэгээд сая бас ярьлаа, бат холбоо төлөөлөгч ярьж гин, шалхаа төлөөлөгч ярьж гин. Энэ бүсийн энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн дээр ер нь нэг талдаа гарья гэдэг юм байна. Тэгээ энэ дээр нь яг ямар гарц шийдэл байгаа юм? 5 жилийн дараанаас энэ өөрчлөгдөх юм уу? Бүр төсөөр болох юм уу? Эсвэл яг энэ чигээрээ явах юм уу? Тэгээ энэ дээр одоо иргэдийн энэ газар өмчилж байгаа асуудал чинь нэг 5-10 жилийн асуудал биш шүү дээ. Бид нар энийг 20-30 жилээр нь бодож иргэдээ бодож бас энийг шийдэх ёстой болчиход байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр тодорхой хариулт авмаар байна. Яг одоо энийг хэдүүлээ төвөл дээр эцэлж болох бол ямар гарц байгаа, ямар шийдэл байгаа гэдэг дээрээ тохирчмоор байна. Ийм асуулт байна. Тэгээд бас тэр 2023 онд системд бүртгэгдээгүй гэдэг шүү дээ. Тэр үед нь бүр хүмүүсээс хүсэлт аваагүй мó эсвэл авчаад одоо болтол шийдэг байгаа юм уу? Болцсон тий. За тэр хүмүүсийн асуудал бол шийдэгдээгүй гэсэн үг. За ер нь бол бид нэр яг одоо энийг харах юм бол бид нэр 2026 оны төлөвлөгөө хэлцэж байгаа. За 2023 оны төлөвлөгөө хэлцээд тухайн иргэний газар төлөвлөгөөнд ороогүй, батлагдаагүй бол тухайн иргэнд нь тухайн үед нь хариулт өгөх ёстой байсан. За таны төлөвлөгөө батлагдаагүй учраас дараагийн жилийн төлөвлөгөөнд тусгаараа 24 онд болох юм бол тэгжил явна. 26 онд одоо бид нар төлөвлөгөөнд тусагдаад хүмүүс газар авч чадаагүй бол төлөвлөгөөнд тусгагдсангүй. Та дараагийн одоо шалтгааныг бичээд
дараагийн жил одоо төлөвлөгөөндөө тусгуулаа гэдэг хариуг нь өгж явахгүйгаас болоод улсуудын одоо 23-4 онд төгсөн өргөдлүүд нь ингээд дарагдчихсан. Одоо хэн дээр байгаа нь мэдэгдэхгүй. Хитрхийд замбраагуудын өргөдлүүдийг Бүр ингээд хариугийн ч өгөхгүй. Одоо ингээд орхигдсон гэсэн үг юм уу те? Сумын засаг дарга дээр нэг хэсэг өргөдөл гаргаж байна. Газрын даамал дээр бас ингээд өргөдөл гаргадаг гэж байна. Хот байгуулалт дээр өргөдөл гаргадаг гэж байна. Тэгээ сумын засаг даргаас ингээд жишээлбэл 300 одоо 8 хэдэн өргөдөлгээд ингээд зохигдоод очсон. За тэгвэл даамал дээр шууд өргөдөл очсон. Хот байгуулалт дээр газрын албан дээр ингээд өргөдөл очсон байна. Тэнгүүтээ энэ чинь нэг цонхоор харахгүй шүү дээ бид нар ерөөсөө. Энд тэндээс өргөдөл өгөөд тэрийг одоо газрын даамлууд ингээд төлөвлөж орж ирж байна гэж. Тэгэхээр би бол өөрийнхөө цохолттой тэр өргөдлүүдэл яг дараалалаар нь ингээд оруулж ирж байгаа. Тэгээ бид нар ерөөсөө хэнд өргөдөл авахаасаа ахгуулаад энэ дээрээ нэг цонхоор харахгүй болвол ингээд маш их өргөдлүүд эзэнгүүддэг. Энд чинь өргөдөл гомдлын хуулиараа 30 хоног дотроо шийдэн 60 хоног нэг удаа 30 хоногоор сунгана. Тэгээ энэ дотроо хариуг нь өгөх ёстой. Төлөвлөлтөнд тусгаад явах боломжтой бол боломжтой гэдэг хариугаа өгөөд тусах боломжгүй бол боломжгүй гэдэг хариугаа даруйхан өгөөл явах нь чухал юм билээ. За 20 өмнөх онуудын хуулиар ингээд дарагдаад хариунд ч өгөгдөөгүй дарагдсан гэсэн үг. Тэгэхээр шинээр одоо энэ улсуудад одоо өргөдөл гомдлоо өгөх, тиймээс саналаа гаргах энэ асуудлууд нь нээлттэй байгаа. Энийг тухайн үеийнх нь одоо улсууд одоо хариугаа хэлэх зүйтэй байх. Газрын албаныхан одоо өргөдөл аваад яасан юм бол тэр улсууд нь хариугаа өгнөц. Төлөвлөлтийн хувьд бол 2030 онд одоо дуусна. Энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол засгийн газраар орж батлагддаг. Шинээр төлөвлөлт хийгээд одоо оруулах гэх юм бол одоо 30 он гээд одоо ингээд дуусгах гэж идэг. За төлөвлөлт хийн гэдэг бол нэлээд том ажил. За тэгж явсаар байтал засгийн газар дээр очиж засгийн газар баталсан өөрийнхөө хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг буцлаад дахиад шинэ төлөвлөгөө батлаа гэж хизээж шийдэггүй. Тийм болохоор бид нар одоо яах вэ гэхээр хамгийн зөв төлөвлөлт бол одоо баг дээр нь тэр одоо бүсчлэл дээр нь дахин хэсэгчилсэн төлөвлөлт гэдэг имийг хиймээр юм байна. Би мэргэжлийн нэг хэдэн улсуудтай уулзсан. Тэгжээд бид нар энэс одоо гарцтай болох юм байна гэж харсан. Шинээр бол одоо 2030 оноос хойш ингэж төлөвлөе гэсэн тийм юм бол одоогоор бол байхгүй байна. Тэгээ мэдээж одоо төлөвлөх нь зүйтэй гэдэгтэр бол санал нэг байна. За, тунчийн төлөөлөгч бас нь. За, цог гэрэл төлөөлөгч. За Эрдэнэ сумын газрын асуудал маш хүн төвшөнд бол явж байгаа юм байна. За Эрдэнэ сумын газрын даамд хариуцсан хэсгийг ямар хэсэг байна? Ямар даргатай байна вэ? Одоо яг энэ чухал асуудал хилцэж байгаад тэр дарга уул нь энд байгаад бас засаг даргатай зүг бас хамтраад бас хариултаа өгөөд ингэж явмаар байна. Газрын даамал дээр бүх асуултуудыг тавиад ингээ яваад байгаа нь бол газрын даамал бол асууж байгаа асуултанд бас 100% бас хариулж чадахгүй байна. За инхээр нэгдүгээр асуулт бол ямар хэсэгт хариал гэж байгаа хариуцсан дарга нь ямар хүн байна вэ гэж асуулт байна. Хоёрт нь 2024 онд иргэдээс өмчлөлийн газрыг бол шийдэгдээгүй 25 онд одоо ингээд өсөлтүүдийг хүлээж аваад 26 оны төлөвлөгөөнд тусахаар ингээд ажиллаж байна. Тэгэхээр 23 он 24 онд ирсэн одоо хичнээн өргөдөл одоо ингээд хүмүүс ч бас ажил цав цагаа гаргаад тэг өмчлөлийн газраа авах гээд ингээд яваад байгаа энэ асуудлыг шийдэхгүй ингээд хичнээн тооны өргөдөл ингээд бас ямар ч үр дүнгүй ингээд өсөлтүүд одоо төлдөжвэ. Энэ дээр бас нэг тоо хэмжээ газрын албанаас авмаар байна. За програм хангамж засагдаад одоо ингээд орж иж байгаа маань за програм хангамж засагнаас хойш бол иргэн дөмжлүүлэх газар 127, мад бүхий иргэдэд 400, эзэмшлийн газраа өмчлөлөөр солиулахаар 3 гэсэн 3 иргэний энэ газрын энэ бол оролдооноор бол хилцүүлэх асуудал бол ороод явж байна.
За тэгэхээр энэ бол 23 24 онд өсөлтөө өгсөн иргэд маань ингээ хохироод үлдчихлээ. Тэгэхээр энэ иргэд рүү эргэж одоо өгчсөн газар дээр нь одоо өөр иргэн бол давхцуулаад тий энэ 25 онд дахин төлгөөнд тусгуулаад ингээд оролцохоор оруулчвал одоо бас нөгөө өмнө өсөлтөө тавиад явжсэн иргэн маань хохироод үлдчихлээ. Тэгэхээр энэ байдлыг одоо газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нэлээд энэ дээр бол бас санаачлагтай ажиллаад иргэдийн хүрдээс өгөөргөө биелүүлээд ажиллах хэрэгтэй. За би нэг юм ойлгохгүй байгаа. Энэ хуулиндаа бол засаг дарга дээр газар өмчлөх хүсэлтээ өгнө. Засаг дарга бүртгэж хүлээж аваад газрын албар өгнө. Газрын албар болонгууд тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналаа өгөөд ингээд хурлаар хэлцүүлж явах хэрэгтэй. Тэнгүүд засаг дарга дээр нэг өргөдөл нь ирдэг гэж байна. Газрын албан дээр ирдэг гэж байна. Хороод дээр нь ирдэг гэж байна. Гэхдээ ийм байдал байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол нэг зэгцэнд нь оруулах нь бол зөв байна. Тэгээд яг ийм хэмжээний одоо шууд газрын албан дээр ирсэн өргөдөл одоо энд бидний хилцэж байгаа асуудал донд хэдэн иргэний асуудал орж ирж байгаа вэ? Засаг дарга дээрээс хэдэн иргэний асуудал орж ирж байгаа вэ гэсэн энэ асуулт байна. За тэгээд орж ирж байгаа газрууд дээр бол манай төлөөлөгч нар бүгд дээр ихэнх нь ярьж байна. Инженерийн шугамсуулжээ давхцаж байгаа. Тэгээд эвдрэл гэмтэлтэй газрууд байна. Энэ дээр ер нь бол орж ирж байгаа газар болгон дээр одоо газрын албан маань өөрсдөө яваад хээрийн судалгааны ажлаа хийсэн үү? Одоо миний харж байгаагаар бол 5-6 газар бол инженерийн шугамсуулжээ давхцсан эвдрэл гэмтэлтэй газрууд бол харагдаад. Тэгэхээр энэ дээр болонгууд бид энэ хурлаараа оруулаад газрыг батлаад өгч. Тэнгүүд иргэд газраа авчна. Тэгээд газар дээр техник нөхцөл аван дулааны техник нөхцөл, цахилгааны техник нөхцөл авах гээд явангууд дээгүүр өндөр хүчний шугамтай байна, доогоор холбооны шугамтай байна гэд техник нөхцөл олгохдохгүй. Тэр иргэн хохироод үлддэг байхгүй юу? Тэгээд газрын албар руу яваад онгод мэргэжлийн байгууллагуудаа та төчрөө олоо гэд иргэд явуулчихдаг. Тэгээд эцсийн эцэд иргэн энэ дээр хохироод үлддэг учраас энэ судалгааны ажлуудаа маш сайн хийгээд энэ хурлаар оруулж төлөөлөгчнөр батлуулахгүй болвол энэ цаашдаа иргэндээ одоо хүндрэлтэй бэрхшээлтэй авсан газраа зориултаар нь ашиглаж чадахгүй юм нөхцөл байдал үүснэ. За тэгээд 9 сарын 15-нд хугацаа дууссан гэж байна. Тэгэхээр яг энэ саний хэлсэн асуудалтай холбоотойгоор хээрийн судалгааны ажлууд хийгдсэн үү гэдэг нэг асуулт. Газрын дамлаас асууя. За 9 сарын 15-нд хугацаа дууссан. Энэтэй холбоотойгоор ихэнх төлөөлөгчнөр л ярьж байна. Хугацаа дуусгахаас өмнө танах ямар одоо сурчлагын ажил иргэдэд мэдээлэх ажил хийсэн бэ? Нөгөө сайтаараа дамжуулсан юм байна. Тэгвэл хэрлэн сумын засаг дарга багийн ажлын албаараа дамжуулаад иргэдтэй энэ газрын одоо төлөвлөгөөнд тусах одоо саналуудаа өгөөрэй, хүсэлтүүдээ өгөөрэй гэсэн саналуудыг бол бас тавиад явах арга хэмжээ бол хэрлэн сумаас ямар арга хэмжээ зохиосон бэ гэдэг мөнгө жаргалдаргаас асууя. За дээрэс нь одоо газрын харилцаа барилга хот байгуулалтын миний сонгоцгүй дээ. За 3 минут авчи. За дээрэс нь газрын харилцаа барилга хот байгуулалтын хороо маань энэ хилцэж байгаа асуудалтай холбоотойгоор хэдэн удаагийн хурал хийсэн бэ? Сингдэрч даргаас асууя. Энэ хурал дээр болонгод газрын одоо даамлууд орж ирж одоо яг тухайн газрын нөхцөл байдлын талаар дүгнэлтүүдийг нь хорооны гишүүдэд танилцуулаад хорон дээрээсээ бол ямар нэгэн санал дүгнэлт одоо энэ орж иж байгаа газрууд дээр бол хорооноос бол санал болон дүгнэлтүүд бол тусгах ёстой. Тэр нь одоо хийгдсэн үү? За асуултанд хариулаарай. Нэгдүгээр асуудалд ямар хэсэгт газрын даамал маань харьяалагдж ийнэ гэхээр газрын харилцаа геодик зураг зүйн ерөнхий газар барилга хот байгуулалтын газар сумын газрын даамал гэдэг үгээр алтан туяа дарга хэлцээний дарга гэдэг харьяалал явж байгаа. Алтан туяа маань 14 сумынхад газрын даамлуудыг хариуцаад явах тийм юм байна.
хичнээн үргэлж гомдол одоо 23, 24 онд 25 онд хичнээн хүмүүсийн үргэлж гомдол үлдээгдсэн бэ гэж одоо ингээд захирал системд маань 2025, 23 бүх 3 оных маань нийлээд 1353 өргөдөө нэгж талбар үүссэн байж байгаа. Үүнээс одоо энэ юунд эхэлж байгаа асуудал маань 127 малчин үрхийн мал бүхий иргэдийг одоо туйнаас гаргах 400 нэг талбар 527 нэг талбарын асуудлууд өнөөдөр ингээ хэлцэж байгаа. Үлдэж байгаа нэг талбарын маань тоон бол 827 нэг талбар гэдэг маань 827 иргэний асуудал үлдэж байгаа л гэсэн тийм асуудал. Засаг дарга дээр ирсэн өргөдлүүдийн дөрөв цагаар танилцуулсан 300 гэдэг өргөдлөөс одоо энэ хэлцэж байгаа юм дээр 123 өргөдөл нь энэ асуудал төр хэлэлцтэй явж байгаа. Газрын аль юунаас өөр бусад 3 өргөдөл нь нэгдүгээр бүсийн асуудал гэдгээрээ газрын аль за барилга бод байгууллагын газар дээр өргөдлөө өгсөн 3 иргэний асуудал яригдаад явж байгаа. Хээрийн судалгааны ажил нь 127 нэг талбар маань ихэвчлэн одоо хотынхоо төвд илүү хашаалсан газар болон шинээр өмчлөг гэсэн тийм юм дээр юусэн хээрийн судалгааны юун дээр мал бүхий иргэдийн 400 нэг талбар дээр яг нөгөө юу төлөвлөсөн гол үндсэнд баримтлсан зарчим нь дид бүтцгээд тогтоогоо ойрхон цаашаага баян төмөн сумын төлөв дэвсгэл рүү задгаа бэлчээртэй дид бүтцтэй тогтоо юутэй гэдгээрээ хоошоо хэрлэн голынхоо юугаар малаа усан усаж ундаална тэгээд гүний худаг гарах боломжтой гэдгийг 401 талбарыг сонгосон байгаа асуудлууд байна. Аян 127 нэг талбар дээр үл яг судалгаа юм хүний асуудал бол хагас дутуул хийж яг бүрэн гүйцэд бол хийгдэггүй тийм асуудал. Хариулт дууссан уу? За тэгэхээр одоо энд байгаа төлөөлөгч нар маань одоо газраа мэдээд инженерийн төс байж байгаа учраас яг тухайн газар дээр бол инженерийн шонгосулчээ явж байна гэдгийг мэдээд ингээ хэлээд байгаа байхгүй. Тэгээд дээр нь газрын бас хариуцсан бас мэрэгчлэн бас байгаа. За энэ дээр болонгууд 3 дугаар багийн өөлөн их 35 дугаар гудамжны энэ газрыг гаргачтай. Энд болонгууд яг ингээд жалга урсаад ямар ч нөгөө өмчлийн зориултаараа олох газар боломжгүй тийм газар байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ дээр ингээд иргэн долгоё гэл ингээд оруулчихсан. 35. Тэгээ 35. Энэ юун дээр үл яг нөгөө 11 сарын 6-ны ажлын хэсгийн хурлаар төлөөлөгчдийн саналаар бүсчлэн зөрсөн игнэ гудамж ивдсэн инженерийн шугам сүлжээний хамгаалтын бүсэд орж байгаа газрыг өгөхгүй байх нь зүйтэй хэсэг ажлын хэсгийн бүрэлдэхүүний 100% саналаар нэгтгэгдсэн. За дээр өөлөө их 21 дугаар гудамжны тэр нэг газар байгаа хажууд нь өс. Энэ газар. Энэ болонгод бас газрын нэлээ эвдрэл гэмтэлтэй газар шүү дээ. Энэ эвдрэл гэмтэлтэй газрыг бол бас эвдрэл гэмтлийн арилгаж ягаад иргэн дүмжлүүлэх хэрэгтэй хуулиар. Тэгэхээр бол энэ ингээд бас орж байгаа ийм нэг энэ ингэж орж болох юм уу? Асуулт нэмэлт асуулт байна. За тэгээд засаг даргаас нэмэлтээр нэг асуулт асууж. Энэ 400 иргэн долонгууд мал бүхий иргэдэд бол газар олгож байна. Энэ 26 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороод ингээ олгогдно. Тэгэхээр энэ дээр мал бүхий иргэд маань энэ газар дээр буухад одоогоор бол энэ газар дээр бол ямар нэгэн инженерийн шогомсолж бол байхгүй байгаа. Хүн амьдрах нөхцөл гэсэн үг одоо тог захилгаан байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол 26 онд инженерийн одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаад оруулчлаа. Тэгэхээр энэ дээр дэд бүтцийн ажил сумын зүгээс бодлогоор тавих уу гэдэг асуулт байна. За цогцлол төлөөлөгчийн асуултанд хариулъя тэгээд. За хээрийн судалгааны хувьд бол хэн хэлчлээ тийм ээ. За сургалт сурчлагыг бол яг төлөвлөгөө батлагдангууд багийн засаг дарганаараа хэдэн сумынхаа пэйжээр бол тодорхой хугацаагаар зар мэдээлэл тараасан байгаа. За цаашдаа бид нар энийг түрүүнд хэлсэн. Бүр тодорхой болгонгуудаа багийн ажлын албаар дамжуулж иргэдтэй бүр тусгайлан газрын отоогоолттой адил нийлж бид нар
яг хэрхэн газар өмчилж авах вэ? Хэнд өргөдөл гаргах юм бэ? Яг процесс ажиллагааг бүр ингээд заасан тийм одоо сургалтуудыг хиймээр юм билээ. За 400 иргэн мал бүхий одоо энэ иргэдийн юу бол тэр мэдээж юу яана 26 онд бид нар судлуулж байгаа эрчим хүч татах ходог ус гаргаж өгөх нь чухал шүү дээ тийм ээ мал бүхий иргэдэд тэгээд тэгээ ийшээгээ бол судлуулж байгаа тэгээд тооцоо моцоо өдрийг юм хийхлээр тодорхой төсвүүдийг ийшээ одоо ундны ус малын ус эрчим хүч татах ажлыг бол тодорхой төсвүүдийг тавина ийшээгээ тэгжээж бас одоо хүмүүсүүдэд гарах тухай асуудлыг ярина шүү дээ. Тэгээд иргэд бол яг бас одоо ингээд түрүү тодорхойлолтой гэж бас яаж юм. Эвдрэл гэмтэлтэй газрууд төргээд зарим иргэд нь бол ингээд эвдрэл гэмтэлтэй газар байсан ч хамаагүй би засаад авъя гэдэг тэгээд юм байлээ. Тэгээ иргэдэд түрүүд хэлсэн шүү дээ. Хүсэлсэн болгоныг оруулж ирсэн юм аа. Цаашдаа бодвол одоо хүссэн болгоныг оруулах биш. Энэ дээр ингээд чөлөөтэй ярилцаад за ингээд ажлын хэсэг гэж байгуулагддаг. Засаг даргын 5-ын дараагаар ахлуулсан. Тэрэн дээр яг хангагч байгууллагууд бүгдээрээ орсон байгаа. Тэд нар шууд ярилцаад за боломжтой боломжгүйнүүдийн сар болгон хуралдаж шийддэг байя гэдэг тийм одоо бодлого барьж байгаа. Ирэх жилээс тухайн 1-р сард иргэд өргөдөл өглөө. За эндээс төлөлтөнд тусаж болно. Таных одоо 27 оны төлөвлөгөөнд тусгана. Боломжтой гэснүүдийг аваад боломжгүйнүүдийг бол хангагч байгууллагууд нь хуралдаад тэр үедээ таны одоо энэ газар чинь хүссэн газар чинь ийм давхцалтай байна, өгч ийм боломжгүй байна гэдгийг хэлэнгүүт тэр улсууд дараагийн газараа хүсэлт гаргах боломжтой болох юм. Ингэж явахгүй бол нөгөө 9 сарын 15-наар тасалбар болгосон байна. Нэг шийдээд ингэж явхаар хоёр дахь хөргөлөө гэдэг юм уу дараагийн одоо газараа сонгох боломжтой газараа сонгох боломжийг бид нар ингэж хаагаад байгаа юм байна. Гэдэг үднээс ирэх жилээс сар болгоно одоо энэ асуудлыг шийдэж явъя. Тэр нь яагаад сар болж байгаа гэхээр иргэдийн өргөдөл гомдлыг бол 30 хоногийн дотор одоо бид нар шийдвэрлэх ёстой. Энэ хугацаанд шийдвэрлэж явъя гэсэн ийм бодлого барьж байгаа. За энд бол 2023-24 оноос бол хүмүүсийн өргөдөл бол байхгүй. Зөвхөн одоо яг 25 онд гаргасан хүмүүсийн өргөдөл байгаа. За, босно. За, Батбаяр төлөөлөгч. Батбаяр Надаас нэг төлөөлөгч. асуулт асуусан ойлгосон. За, тэгэхээр Батбаяр төлөөлөгч юу гэж? Энэ За газрын харилцаа холбоо хөштэй дүгнэлттэй гарна шүү дээ. дэд бүтцийн хорооноос за газар өмчлийн талаар бол 3 удаа хуралдсан байна. За нэг удаа газрын албатай бол уулзалт хурал хийсэн байна. За ер нь газар өмчлөх програмчлалын дээр гацаа орсон шүү дээ. Тэрийг бол засаг даргад бол байнга сануулж албан бичгээр хандаж 2-3 удаа хандаж хариулт авч ажилласан. Хамгийн сүүлд тэр газрын албатай уулзалт хурал хийж ерөнхийдөө нэг тийш ойлголттой болсон. За тэр нь бол 10 сарын 15. Микэндээ ойртож ирээ. Энэ надаа 10 сарын 15 тэр уулзалт хурал дээрээс ер нь ерөнхийдөө бүх чиглэл тодорхой болсон. За тэгээд тэрнээс хойш одоо энэ өнөөдрийн хурлаар 26 оныхоо газар өмчлөх төлөвлөгөөг хилцэж байна. За, Батбаяр төлөөлөгч. За манай Доронт газрын албанаас асууя. Доронт аймаг ер нь
газар хөгжлөх асуудлаар улсын хэмжээндээ ер нь хэдэн өвтэй явд юм бэ? Бид нар ер нь сайн яваа юм уу, муу яваа юм уу? Аль хавцаанд байд юм бэ? Энийг нэгдүгээр асуумаар байна. За тэгээд би түрүүн нэг ихтгэл дээр сонсч ирсэн 30 мянган нэгж талбар байна гэсэн тий. За тий. За ангууд манайх чинь одоо ингээд 84 мянган иргэнтэй ерөнхийдөө л ингээд таймлаад үзвэл за 30 мянга гэхээр 35% нь л одоо ингээд газартай болчиход байгаа юм уу та гэж бас ингээд тооцохоор тоо байна тий. Энэ ингээд цаана нэг 54 мянган орчим иргэн газаргүй байна. За үүний нэг өшөө нарийсгаад хэрлэн сумаа гэж ярил зад бидний хүн ам нэг 50% нь хэрлэн суман дээрээ гэвэл 54 мянган чинь тал ингээд нэг 27 мянга орчим иргэн л одоо газаргүй шүү дээ. Газар авъя гэж. За газрын тухай хуулийн зорилго бол Монгол улсын иргэн бүрийг л одоо газартай болгохын төлөө гарч ирсэн. За энэ хууль нэг удаадаа бол хуулийн хугацаанд дууссан. Бүгд мэдж байгаа. Иргэдэд газар хөгжлөх асуудал тун хангалтгүй байна гэдэг үднээс энэ хуулийн хугацааг дахин сонгосон. Би ерөнхийд нь бол ингэж ойлгож байгаа шүү. Тэгээд энэ хууль одоо хугацаа гэж байгаа юу, байхгүй юу? Тийм ээ? Иргэдэд бол яг үнэндээ бол ингээд газар авах хүсэлт бол маш их байна. За нэг 10 иргэнтэй уулзахад бол 9 иргэн бол байна. Газар хаан чамаагүй авъя гэсэн ч байна, энд тэнд авъя гэсэн ч иргэд байна. Тэгээд энэ газар олох процесс маань өөрөө хуучныгаа бол бүр л одоо хүнд болоод байх шиг байна. Тэгээд дээр нь өөстөө энэ газрын кадастрын алба, газрын алба ч юм уу эдгээр ингээд бас ингээд ойлгомжгүй байдлыг гаргаад авахаар одоо яг үндэ бас ингээд нэг зах зохиос нь гадралж байгаа нь биднээс тэгсэн учрыг нь олохгүй шүү дээ. Энэ бол хэцүү байна. За газрын тухай хуулийн дээр цаасаар болон цахимаар өгж болно гэж байгаа юм. Тэгээ яг ороод асуухаар зөвхөн цахимаар л авна гэдэг байгаа. Хэн ингэс юм бэ гэхээр кадастрын ерөнхий газар нь ийм чиглэлтэй байгаа гэх юм. Тэгэд өөстөө ийм хоёрдмал байдал гаргаад ингэх чинь тэгэл энэ газар олгох асуудлыг л улам л хүндрүүлээл байна гэсэн үг ер нь бол. За ингээд нэг жилдээ ер нь миний тэгээд багцаагаар ингээд 1000 гаруй хүртэл ирсэн юм байна гэж юм. Эндээс ингээд 127 нь ороод ирж ийнэг нь. За 127 дээрээс сая бараг төлөөлөгч болгон ингээд 50%-ийг нь хасах магадлал өндөр байна. Гэтэл бид нэр ингээд 1000 өргөдлөж авчаад яах юм? 50 шийдэх юм. Тэгэхээр ерөөсөө нийт процессор одоо хэн хэнийг хэлэх яах вэ? Одоо тэр энэ байгуулагч одоо ингээд төрийн байгууллагын яг үнэндээ хоорондын одоо уялдаа бол иргэдэд бол байдлаач байхгүй шүү дээ. Иргэд хуулинд заагдсан эрхээ эдлэх, газартай болох, хөрөнгөтэй болох ийм л ярьж байгаа. Гэтэл төрийн байгууллагын ингээд уялдаа холбооноос болоод жилд одоо олгох хэвээр энэ газрын хэмжээ ийм бага байна гэхээр ер нь бол тэгэл бас л явахгүй. 4 жил биднээс угаач явахгүй. Тэр энийг бас сайжруулах хэрэгтэй байна ер нь бол. Иргэд ямар үүрэг биелүүлэх ёстой гэвэл бид ийм газар авъя гэсэн өргөдлөө өгсөн байх нь ер нь бол тэр газрын төлөвлөгөөг одоо хангах одоо оролцоогоо бол маш сайн хангаж байна л гэж бодсон шүү дээ. 26 мянган иргэнээс 1000 иргэн өгсөн бол сайн байна л гэж би тооцсон шүү дээ. Энэ харин 1000-ыг даруй энэ жилдээ л одоо шийдэх тухай бид нэр одоо ярьж явах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн бол нэг 10-20 жилдээ л бас л иргэдийнхээ 70-80% хүртэл бол бас энэ газрыг эзэмжүүлээд олгоод явах бол боломж байгаа. Тэгэд ингээд хувь хүний одоо юун дээр өргөдлүүд дээр маш их ингээд акцентчлж явахын оронд ер нь бол одоо энэ жил орж ирж байгаа. Би одоо энэ малчин ороод гээл энэ 400 айл байна. Тэ? Яг энэ бодлогоор сайн бүгдээрээ эрчимтэйхэн энэ 4 жилд олгол бас л нэлээд олон дийлэх хэрэгдийн л асуудлыг бол шийдчих боломж байна шүү дээ. За яг ингээд
өнөөдрийн хувьд орж ирж байгаа ийм юмнууд дээр л ялгаагүй л дээ саналууд бүгдээрээ л давхцсан тийм байна гэд нэг нэгээр нь хэлж болно. Гэхдээ ерөнхийдөө зүгээр тэр одоо энэ 3 дугаар хувьд байгаа айргийн ингэр гэдэл тэр нөөц газар гээл байж гин. Эднэр тэр нэг жилдээ ингээд 300, 400, 500 боломжоор нь ингээд хангаад явах одоо боломж байгаа л гэж бодож шин. Төлөвлөгөө гаргаад. Тэрнээс өмнө нь бол нэг 100, 200-аар нь шинээр оруулаад л төлөвлөл ингээд олгоод явсан байлээ. Энэ хийсэн ажлал улам л одоо тэгээд далайстай болвол ингээд олгоод явъя л тал гэсэн одоо хүсэлтэй. Тэгэхгүй одоо ингээд ердөө даалуу шахацсан юм шиг энэ катаструуд дээр ингээл нэг 50 иргэний төлөө 100 иргэний төлөө бид нар одоо жилдээ ганц хурал хийдэг хурлаа ингээл аваад дуустлаа шүү дээ. Тийм үстэй. Энэ дээрээ бол нэг зарчмын хувьд одоо ингээд ганц 2 юм дээр сайжруулад явбал эднэрийг бол ингээд ажлын хэсгээрээ л бүгдийн зэгцлэл ороод ирэхэд болно шүү дээ. Их гомдлоод ах юм бол иргэдэд байхгүй л гэж бодож байгаа. Тэр илүү хашаалтныг өгөхгүй гэдэг бодлогоо гаргая. За тэр авцамын бүс, ногоон бүс одоо янз янзын тэр хамгаалтын бүс мусыг зөрчсөн бол өгөхгүй гэдгийг гаргая. За шинээр игнэ үүсэх асуудлыг бол бүр нарийн аваад үзэх болно шүү дээ. Бодлогын хороодоор бодлогын хороод чинь бол заавал энэ хурлыг хүлээхгүй хүсэлд ороод ирвэл нэг хуралдаа энд игнэ үүсэх зөв буруу юу гэдгийг ингээл гаргаад явж болно шүү дээ. За энэ дээр ирж байгаа тэр яг хэдий одоо аймгийн хотын зам төлөвлөгдөөгүй ч гэсэн иргэдийн шороогоор явдаг маш их хэрэгцсэн зам л энд одоо энэ дээр харагдаж ш. Тэрэн дээр нь ингээд 2 иргэн газар авъя гэж төсөлд өгсөн байж байдаг. Гэтэл өнөөдөр яг өнөө маргааштай бол энэ замаар чинь тасралт төлөв иргэд зарчиж байгаа. Тийм үстэй. Тэгэхээр энэ бол ялчгүй жоохон сонгоч. Ялчгүй одоо шинээр игнэ үүсгэж байгаа л газар байгаа байхгүй. Ганцаараа сондоо. За өөр асуулт байна уу? За эдгээр л асуулт уу, санал уу юу вэ? За манайхан асуултаа саналаа яг тодорхой яг нөгөө юун дээр тавиад явна шүү. Би юунаас асуусан шүү дээ. Газрын албанаас бас асуусан байгаа. За асуусан асуултаа хариулаад шүү. Ингээд энэ малчин орол шиг ийм ихээр нь бид нэр төлөвлөд явах боломж байна уу гэж асууж байна. Тийм ээ? Тэ улсын хэмжээнд ямар зэрэгт явж гин үү асуусан. Тэрийг хариулъя. Тэгээд энэ хууль чи өөрөө тэр өмнө гарсан хууль шиг хугацаатай юм уу, хугацаагүй юм уу, тийм ээ? За шууд хариулъя авч. Улсын хэмжээнд одоо хэдэн хувьтай явж байгааг нь одоо яг одоо бол хэлцээ мэдэхгүй байна. Хэрлэн сумынхаа хэмжээнд бол 45 орчим хувьтай нийт одоо хэрлэн сумынхаа иргэдийг 45 мянгад 50 мянга гэж үзэх юм бол одоо нийт салбарын маань одоо олгогдсон байгаа нь 30 мянга гэж тооцоо ерөнхийдөө хувь нь л ингэж гараад байгаа. Үлдсэн юун дээр төлөвлөх юун дээр бол тухайд түрүү ярьсан хээрийн судалгаа, газрын төлөв байдал чанарыг хинэн баталгаа хийж ээж одоо тэр газрын энэ байршилд одоо тэдэн иргэнд юу авнаа гэдгийг бол дараагийнхаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөр тусгаад явхад л тийм л боломжтой л гэж хэлмээр. Ийм л юу вэ та. За ер нь юу яаж вэ? За манай Чов улсын хот бол ер нь газар нутаг 29 мянган талбартай тэгээд газар нутгийн хувьд бол маш бэлчээрийн нөөц газар гэж байхгүй. Тэгээд ер нь бол газар нутгийн хувьд бол маш бага болсон. Одоо олгох газар ер нь. Тэгээд дээрэс нь ингээд маш их төлөвлөлтгүй ингээд олгоцсон бол тэр маш эмх замбраагүй байдалтай байгаад тэгээд ингээд гашаа хороогоо сунгаад ингээд яваад. Энийг одоо хэрхэн зэгцлэх вэ гэдгийг л одоо бид нэр болно ярих хэрэгтэй байна. За тэр яг өнөөдрийн байдлаар жишээлбэл одоо 30-аад мянган хүмүүс авсаа гэж байна. Яг хичнээн хүн авсан бай нэг талбар газрыг авсан байгаа юм бай. Тэр нь яг 29 мянгийнхаа хэдэн га талбай байгаа юм бэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Нууц биш. Энийг гаргаж ирж чадахгүй байна. Тэгээд тэр дотроосоо яг аль алийн хүмүүс авцсан, аль аль нь онгорхоо байгаа юм бэ гэдгээ бас
мэдэж чадахгүй байна. Би одоо газрын албанаас одоо хорооныхан хүртэл бүгдээрээ мэдж байгаа цог суугаад байж байгаа. Яг энэ суур судалгаагаа гаргаж өгөөч гэж гаргаж авч чадахгүй байна. За энэ суурин судалгаа хийх нь бол маш зөв. Ингэнгүүт 9 сарын 15 хүртэл одоо газраа хүмүүс төлөвлөөд энийг нь эргээд нөгөө газрын даамал газруудаар нь яваад суурин судалгаагаа одоо хийх гэхээр ямар ч эдгээр газар дээр очиж ажиллах боломжгүй байгаа юм. Яг өнөөдрийн үед 10 даамалтай байх одоо газар 2хан даамалтай, нэг нь одоо ар гэрийн гачигдaltaй, нэг нь ингээд өдөр болгон ажилласаа сугарч чадахгүй хэдийд нь очиод одоо суурин судалгаа хийх үдээ. Тэгээ зохион байгуулалтын арга хэмжээ аваач гэдгийг бол хот байгуулалтын албанд бол албан бичгээр хөргүүлээд л байгаа. Тэгээ газрын даамлууд л очиж энэ ч суурин судалгаа хийж төлөвлөлтүүдийг одоо ингээд координатор нь хийхгүй бол өөр хийх хэрлэл сум дээр хийх хүн байхгүй шүү дээ. Тийм одоо оронтой байхгүй. Аргаа ядаад хэлсэн шүү дээ. Одоо манайх одоо нэг ганц хоёр хүн гэрээгээр ажилуулчихъя. Та нар тэр эрх мэрхээ олгочооч гэсэн олохгүй гэсэн. Боломжгүй гэсэн. Нөхөн бүрдүүлэлтийг хийя, хүн гаргая гэсэн. Заавал даамлууд ирэхээр орж хийдэг юм аа л гэсэн. Үндсэндээ газрын нөхцөл байдал үнэхээр хэцүү байна. Тэгээ одоо ямар сайндаа ажлын хэсэг гаргаад бүх газар олголтуудыг нэг бүрчлэн одоо шивүүлж ингээд яг хичнээн нэгж талбар яг хэрлэн сумд олгогдсон байгаа юм бэ гэдэг. Аль аль нь олгоогүй байгаа юм бэ гэдгийг тодорхойлж ээж бид нар дараагийн төлөвлөлтөө хийхгүй болохоор болохгүй байна. Тэгээ энэ жилийн үед бол одоо үнэхээр ийм цаг хугацааны хувьд ч тэр за манай энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөө маань тэр нэгдсэн газрын нэгдмэл санд орсон хугацаагаараач тэр ингээд хойшлоод явсаар ямар ч үсэн өргөл ирсэн хүмүүсүүдээ бүгдийг оруулсан. За түрүүнд одоо цог төрөл төлөөлөгчийн асуултнаас буруу дотоо хариулсан байсан. 309-өөс одоо 123-ын ороод энэ бусд нь яасан юм бэ гэдэг нь бусад 186 нь болохоор газрынхаа эрхийг шилжүүлэх хоорондоо зарж байгаа марж байгаа ийм асуудлууд эдгээр нь бол шийдэгдээд явцсан. Яг төлөвлөлтөнд тусгаж өгөөч газар өмчлөлөөр авъя гэсэн улсууд нь бүгдээрээ байж байгаа. Нэг нь ч асаагүй. За тэгээд бид нар эрчлийн ажлын хэсэг гараад нэг чигийн болгоод явчих юм бол харин одоо бүгдээрээ ярьж байгаа хороо мороор ярьж байгаа жинхэнэ одоо төлөвлөлтүүд яг энэ шиг бөөнөр нь хиймээр юм бил. Ингээд явах юм бол 1000 байтугай хэдүүлээ олгоод явнаа. Тэгээд дээр нь одоо газрын албанд нэг одоо би асуудал санаа зовж байгаа асуудал. Одоо ингээд жишээлбэл таад ярьж ин 2023-4 онд өгсөн улсуудын эрх ашиг зөрчигчлөө гэж юм гэж. Тэд нар газраа авч чадаагүй байна гэж. За тэгэнгүүт энэ газрын бүсэлд өгж байгаа хүмүүсийн чинь одоо яаж ийм гэхээр санал гэж үздэг. Газрын алба зүгээр л санал. Хариу өгөхгүй байсан ч болно гэж хариулж байна. Өнөөдөр Батэрдэн гэдэг төлөөлөгч за жишээлбэл Батэрдэн гэдэг хүн нэг газар хүслээ. Энийг үндэслээд төлөвлөлт гарч байгаа юм. Газрын төлөвлөлт. Эргээд төлөвлөлт нь батлагдах юм бол дахин эргээд хүсэлт гаргаад тэрийг өөр хүн авах боломжтой. Мөнх жаргал гэдэг хүн авах боломжтой. Өнөөдрийн хууль нь ийм л зохицуулалттай. Мэдж байгаа бол 21-2 онд чи бүгдийн жагсааж байгаа улсуудыг өглөө өөрийн 5 цагаас хавуулаад өргөдлийн одоо жагсааж аваад тэгээд олгож ирсэн. Яг л тийм хувилбараараа л олгох юм байл. Тэрнээс тухайн иргэн одоо өргөдлүүд гаргаж байгаа иргэн болгоны өргөдөл тэр тухайн газраа хүн яг авна гэсэн үг бол бас биш. Яалтчгүй газар дээр амьдарч байгаа эсвэл яг ийм газрууд дээр л одоо жишээлбэл арай өөр нөхцөл байдлаар өөр хүн авах боломжгүй барилга байгууламжтай олон жил болцсон ийм улсууд нь л одоо өөрийнхөө газрыг авах боломжтойгоос шинээр газар төлөвлөлтөнд санал орууллаа гэхэд тэр хүн өөрөө санал гаргасан газраа авна гэсэн бол баталгаа байхгүй.
Ийм одоо зохицуулттай байгаа шүү. Төлөвлөгөөнд тусгатаад батлагдаа гэх юм бол дахин хүмүүсээс өргөл авч олох юм байл. Тэгээд цаасаар өргөлийн бийчилж авч олох юм уу, захимаар олох юм уу гэдгийг нь одоо хүртэл газрын албаас хэлээгүй л байж байна. Тэгэхээр энэ болгоныг тодорхой олгож бид нар 26 онд бол нэлээд сайн нарийн хийж иж төлөвлөлтүүдэд нэлээд сайн төлөвлөж иж тэгээ оруулж ирнэ гэсэн ийм бодолтой байна. За мөнгөд төлөөлөгч. За өдрийн мэнд өргөе хавхт. Ихэнх асуултууд давхардчлаа. Тэгээд 18 онд цаасаар өгсөн нэг хүний өргөдөл нэг кейс байгаамаа. Тэгээд энэ нэг асуудал бас яаж шийдэгдэх юм бол өөрсдөө өөрхөн шүүх мөхөр явж чадахгүй болсод тэгээд өөрийнхөө газрыг 07 болгож авах гээд олон жил амьдарсан газраа тэгээд өсөлт өгөх гээд эндээс зөвлөгөө ирж асуусан чинь та хүсэлтээ бичээд ирээ өргөдлөө бичээд иргээд явуулсан. Тэгээд яваад эргээд ирэх хооронд нөгөө газрыг зарцсан байсан гэж байна. Тэгээд одоо нөгөө айлын маань газрыг талын манайх одоо энэ газрыг авцаа гэд хүн очиод кадастрын зураг харуулад одоо амьдарч байгаа нэг 10 м өрөхгүй шахуу газрыг нь ахаа дундуур нь гэж манайх энэ хүртэл авсан гэж орж ирж авах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд энэ нэг асуудал байгаад тий. Тэгээд энийг иймэрхүү кейсүүд зөндөө байдаг юм билээ. Тэгээд иймэрхүү асуудлуудаа яаж шийдэж байгаа юм бол энэ газрын алууныхаа. Тэгээд дараагийнх нь асуудал болгоод энэ кадастрын үнийн тариф гэж байдгүй. Одоо ямар үнэ ханжтайгаар кадастр хийж өгдөг юм бол хувь хүмүүст. Тэгээд энэ аймгийн засаг дарга 4-р багт газар олгохыг зогсоосон хэдэн онд энэ тодруулах шүү. Энэ хэдэн онд зогсоосон бол тэгээд эргээд хэдэн онд газар олгохыг зөвшөөрсөн юм бол энэ талаар газрын албаны үнээс асууж байна. Нэгдүгээр асуултын хувьд бол 2018 он цаасан өргөлөгчөд яг одоо чинь 500 м квадраттай байж байгаа өнөөдөр хэлж байгаа шиг илүү хашаасан 200 м авъя гэсэн тийм өргөлийг өгсөн болов уу гэдэг. Яг таны энэ дээр одоо шууд хариулт өгөхөд бол боломжгүй. Дараад нь судалж байгаа танд анх одоо анхны хүнийх нь мэдээлэл юуг нь авч ягаад иргэн хариу өгөө. Одоо анх 18 он цаас өгсөн гэдэг маань энэ хүн одоо анхных нь захирамжтай юм уу бичих цаасных нь гэрчлэгээтэй юу гэдгээс л эхэлнэ л дээ. Тэгэхээр анхных нь олгогдсон захирамж нь хэдэн метр квадрат юм бэ? Одоо яг хашаалцсан байгаа нь хэдий гэдэг юуг нь судалж байгаад танд юуг нь мэдээлэл юуг нь дараад нь өргөл гомдол гаргасан хүнийх нь хүсэлт болон гэдэг хаягийн байршил регистрийн дугаарыг авч байгаад хариулж өгөх боломжтой байна. Кадастрын үнийн тарифын хувьд бол өнөөдөр Дорнтой аймагт бол 80,000 төгрөгийн үгээр одоо нэг 3 тусгай зөвшөөрөлтэй кадастрын компани байгаа. Иргэнд одоо кадастрын эргэлтийн цэг тогтоох үйлчилгээний үнийн тарифын хувьд 80,000 төгрөг олгох гэж бодож байна. Аймгийн засаг даргаас 4-р багт газар олгохыг ер нь бол аймгийн төвд шинээр газар яах гэдгийг бол хоригдсон байгаа юм билээ. Одоо юм энийг одоо чөлөө одоо олгож болно үгүй гэдгийг нь бол ясны бол одоо орхилж бол мэдэхгүй байна. 2013 онд зогсоосон гэсэн. Тэгээд тэрнээс хойш болчиход байгаа хгүй одоо энэ кейсэн дээр байгаа айлын газрыг өгсөн. Тэгээ энэ болонгууд 10 жил амьдэрсэн айл тэгээ өөрийнхөө газрыг 07-гоо бүтэн болгоод авъя л гэсэн юу хүсэлт өгснээ өөр хөдөгцөн байна. Тэгээд нөгөө газар нь бүр шүүгдэж явж чад тэрийгээ бүр яг өөр эзэмшлийн болгоод авсан, кадастр хийлгээд авсан. Тэгээд одоо нөгөө айл шиг газрыг аавна гэдэг байхгүй. Тэгэхээр одоо тэр айл одоо яаж амьдрах болж байгаа юм? Тухайн
өөрийн эрх бүтэгийн этгээдийн шийдвэр тухайн хөнгөнд одоо анх олгосон захирамжийн хэмжээ одоо нэг бичиг баримттай гэдгээс нь л үндэслэл дараагийнх нь арга хэмжээ аваад явуулсан л да. Энэ дээр танаас юуг нь тэр хаяг ус эргэж яасны хүнийг нь дараа тодруулаад танд эргээд хариулъя. За энэ дээр бас нэмэлт за яг иймэрхүү асуудал бол мөнхөд төлөөлөгч маш их гардаг юм шиг амьдрал дээр одоо би нөгөө нэг одоо цонхоор өргөдөл авъя гэдэг чинь тэр байхгүй юу? Жишээлбэл мөнхөд гэдэг хүн ирээд өргөдөл өөрийнхөө амьдралаа газар авъя гэчлээ. Өргөдөл өгчлөө. Өгтөө та хэрлэн суурин засаг дарагт ч юм уу өгчсөн байж магадгүй тийм үү? За өгчлөө. Тэгсэн чинь яг энэ мэдээлэлтэй газрыг чинь өөр нэг газар доор дараа нь өөр хүн аваа өгөөд тэр чинь жишээлбэл таны өмнө өгсөн байсан юм а гэдэг тэр хүнд шийдчих боломжтой болчиход байгаа юм. Одоо зөвхөн засаг даргаар зохиолъя гэдэг чинь өргөдөл болгоны одоо өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр бүртгэн энэ газар дээр хамгийн анх хэн өргөдөл гаргасан бэ гэдгийг тодорхой харагдана. Тэгэхгүй энэ тэнд өргөдөл аваад яваад байгаа чинь өөрөө асуудал болоод байгаа байхгүй юу? Давхцуулж जैन тэгээд өрдөнд өгсөн ч юм уу өвгөө ч юм уу мэдэхгүй ингээд өрдөнд цан гаргасан юм шиг ийм байдлаар шийдэгдээд яваад байгаа. Ингээд шийдэхийн тулд л одоо энэ за 1 минут дэлгэцлээ гэдэг байна. Босно. За оюутны төлөөлөгч нэг асуулт байна гэсэн. Оюутны төлөөлөгчийг нэг нэмэлтээр асуултыг асуулгаад тэгээд дуусгахыг яаж вэ? Жуулнаа. Гэрэл нь асахгүй. Асч гэнэ. Нэг. За юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Одоо хуучин төлөөлөгч нар мөнгөчл дараач мэдж байгаа халтайхуу дарга нь хуучин төлөөлөгч байх үед 20 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд чимэдэрж явах гэдэг нэр цолдоод би нэг ахтай болж иживлээ багийн иргэнийг ах гэж дуудаад тухайн үед 7 иргэний материалыг орж ирсэн манай багаас тэгээд тэр 7 иргэний материал дотор нэг иргэний материал координатыг буруу зураад тэр хүн одоо хүртэл энэ үүдэн сая гадаа зогсож байна. Би одоо юугаар харлаа, захимаар харлаа. Манайх Оросын болов яасан бол би хуралд сууж болох уу? Өнөөдрийг болтол тухайн үедээ миний газар координатаас болоод одоо болтол би газрынхаа илүүг авч чадаагүй игнэ гудамж өвдөгдсөн. Одоо болтол миний асуудал шийдэгдээгүй байна гэх иргэн маань үүдэн сая би харьд уулзчаад ороод ирлээ. Энэ одоо 20 оны тухайн үедээ газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд орчихсон, батлагдсан. Одоо бол тэр хүн өргөдлөө цаасан дээр жил болгон шинээр бичүүлдэг. Тэрийг 20 оноос хойш. Сая би яг камерт утснуугүй юу тухайн хүнийхээ он сарыг харахад 20 он дээр байна. Гүйлгэж харсан он сарын. Энийг одоо ер нь яах вэ? Ингээд иргэнийг жил болгон өргөдлийг аваад ингээд байгаад ах юм уу? Өнөөдөр бас нэг 8 дараагийн иргэн бас нэг сенсацлаа зөндөө явсан. Өнөөдөр тэр цэцэг туяагийн асуудал. Манай тэр материал нь байхгүй, өргөдөл мандлын бүртгэл дээр нь байхгүй. Тэгэл тэр хүн гомдлоо яриад яваад л байгаа. Газаргүй газар дээр байшин барьчихсан. Тухайн үед бас нэг асуудал шийдэгдсэн юм шиг байна лээ. 80 эдэн сарын байр авсан гэдэг. Энэ иргэдийн гомдол. Одоо яг би ажилд ороод бас давгуу удажлаа. Анх яг юу ч мэдэхгүй байлаа. Одоо энэ орж ирж байгаа иргэний одоо газрын асуудлыг шийдээд өгөөч гэдэг ингээд явж байгаа хүн нэрээ аюу хэцүү харагдаж байлаа шүү. Ер нь л тухайн үед өргөдлөө өгсөн шийдвэнд гарцаа хийж гарснаа мэдээг өөртөө яг хувь өрний хувьд бол яг нэг хувийн ч гэсэн авч үлдээгүй. Ер нь одоо сумын архивын ажилтнаа хийж байгаа үед ер нь 100-ны бараг 80-90% нь 10 хүний 8 нь дандаа газар гэж орж ирж шүү. Энэ дээр одоо энэ яах вэ? Одоо иргэжил дахиад энэ хүнийхээ өрөөдийг авах уу? Энэ хүн ч одоо энэ үүдэнд ирчээл байж гин тулгаа. Энийг нэг асууя да. За. Чимэд орж ирсэн. Энэ юу гэх юм?
ухаанда 7 тухай төлөөлөгч байх хугацаанд 7 хүний материал манай баг дээр орж ирсэн. А би яг тухайн үндэ сүүлийнхаа үний тавигдахтаа уур хачаалын хороолын чимдэрж явах гэдэг буруу дуурсан байхгүй. Тэрнээс бордын ингэсэд гэж байна. Яг өнөө Тухайн газар дээр 25 жил амьдарч байгаа. Одоо 30 болж байгаа гэдэг. өнөөдөр ирж байгаа асуудал яг 25 оны 9 сарын 15 хүртэл авсан цаасан болон цахим хүсэлтэн дээр өргөдлөө өгсөн үү гэдэг дээр л хамгийн ихнийх нь бол асуудал нь яригдана л да. Тэгээ амьдарч байгаа юуг нь бол хаяг юугаар нь сүүлэн дахиад ягаад судлаа да. Хурлаар ороод өргөдлөө өгсөн байна уу гэнэ. Хурлаар ороод газар зохион байгуулалт ерөнхий төлөвлөгөөнд туслаад батлагдаад координатыг буруутгсан байна. Би тухайн үед хоошоо гарсан айлда буруу байна да гэдгэд би мэдэж байна. Та дугаавэ гэжсэн. Одоо би нэрээ яг хидэд яг тухайн үзэж байгаа бол өөрөө мэдж байгаа. За энэ ихний асуултын хувьд бол дараад нь тусгайлан явах юм. Цэцэг туяа гэж өхний иргэдлийн хувьд бол төр орон сууцны корпорацаар одоо залуус хорооллыг сая түрүүн одоо хамгийн ихнээс нь яригдсан 22 иргэн эзэмшиж байгаа газраа өмчлөд болох нэг иргэд 23-ны асуудлын юм дээр бол одоо нэргэн цэцэг туяагийн асуудал бол одоо юун дээр бол орцсон байгаа өмчлөл болгоно гэдэг асуудлаараа бол төлөвлөгөөндөө тусагдаад одоо өнөөдрийн эхлэлийн үнд мөр хилцэгдээд явж байгаа юм байна. Ийм асуудал бол байсан тийм. Тэгээ нэгдүгээр юмны хувьд бол одоо яг анх шийдвэр нь гараад захирамжны бивэл сая таны бас бол гарцсан гэж ойлголоо. Тэрийн яг юуг нь анх захирамжаас нь яагаад хөөгөөд энэ анх хэдийн ямар байршилтайгаар яаж олгогдсон бэ гэдгийг судлаад танд эргээд хариуг нь өгөө. За баярлалаа. За асуулт оюутны төлөөлөгчөөр ингээд дуслаа. За санал хэлэх төлөөлөгч. Анх 2 гар өргөсөн үгүй юу? Оо төв бүр доош орчлоо шүү. За мөнгөт. Цог гэрэл. Батаяр. Бичсэн. За наран чулуунаар саналыг таслалаа. За томчоо төлөөлөгч саналаа хэлээрэй. Нэг. За саналыг тэмдэглэж. За тэгэхээр энэ газар өмчлүүлэхтэй холбоотой асуудал дээр за өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө энэ мэдээлэл нь хүртээмжтэй байсан уу? Яг иргэд маань тэгш хэрэгтэйгээр энэ газар өмчилж чадсан уу гэдэг тэр сая төлөөлөгч нарынхаа асуултанд нь хариулж байгаа байдлыг сонсоод тахаар ер нь хангалтгүй зүйлс маш их байна. Гэхдээ одоо бид нар эндээс одоо алдаагаа яаралтай засаад урагшилмаар байна. Тэгээд энэтэй холбогдуулаад нэг 5 санал байна. За нэгдүгээрт за энэ жилийн хувьд одоо энэ 659 саналаас энэ 327 нь хаяг тодорхойгүй гэж байгаа. Энэ хаяг тодорхойгүй гэдэг нь ямар ч хэлсэн би газар өмчлөмөрөө гэхдээ хаана газар байгааг чи мэдэхгүй байна гэсэн хүсэлт гэж ойлгоод байна. Тэгэхээр түрүү би асуулаа. Тэгсэн чи одоо энэ хүмүүст болохоор зүгээр миний ойлгож байгаагаар за та бол газар өмчлөх боломжгүй байна л гэсэн хариу өгөх гээд байгаа юм шиг байна л да. Тэгэхээр ийм хариу бол өгмөөргүй байна. Ягаад тэгэхээр бид нар за та газар өмчлөмөр байгаа юм байна. Тэгэхээр биднэрт ийм юм боломж байна гэсэн ийм газрын сонголтоогоор боломжтой тийм хариуг нь өгмөр байна гэсэн ихний санал байна. За хоёрдугаарт түрүүн засаг дараагаас хэлжээс энэ жилийн үед бол ингээд бид нар бүх саналыг оруулж байгаамаа гэд. Энэ дээр яг бүх саналыг оруулж ирж байгаа нэг талаас зөв боловч түрүүн бид нар ярьлаа штэ. Үнэхээр тэнд нь зам төлөвлөсөн байгаа бол анханасаа хүсэлтийг нь авахтаа за энэ талд нь зам байгаа юм байна. Та тийм болохоор энэ газар авчаач гэдэг хүсэлтийг нь яагаад авч болохгүй байгаа юм бол энэ дээр хасахгүй гэдэг дээрээ зүгээр ийм зарчмын хідэн шалгуур үндэслэл тавиад анханасаа иргэдтэй ингээд мэдээллийг нь зөв өгөөд тэгэхгүй бол хүсэлтийг авчингууд миний газрыг шийдээд өгчих юм байна гэсэн мэдээлэлтэй тэр хүн хоцрох гээд байгаа байхгүй юу.
Тэгэхээр анханасаа иргэдтэй юм зардал чиргэлгүй ийм мэдээллийг нь ил тод аштайхан өвчмөр байна. За дээрээс нь төрийн 3 дугаарт нэг санал байгаа нь за энэ төрийн байгууллагын мэдээллийн хүртээмжийн асуудлыг бид нар бас ярих хэрэгтэй. За нэг өөрсдийнхөө байгууллагын одоо пэйж дээр пост тавьчаад тэрийгээ бид нэр хүртээмжтэй мэдээсэн гэж бас хэлж болохгүй юм л да. Facebook тэдүү он орж байгаа байлээ. Тэ харааны бэрхшээлтэй хүмүүс байгаа, сонсголын бэрхшээлтэй хүмүүс байгаа. Facebook руу орохгүй хүмүүс байна. Ирж мэдээлэл авч чадахгүй хүмүүс байна. Тэгэхээр бид нар иргэдтэй яг мэдээллээ тэгш хүртээмжтэй өгж байгаа юу, үгүй юу гэдэг дээрээ газрын алба маань дээрэс нь тамгын газар маань бас нэг анализ хийгээд яг өөрсдийнхөө мэдээллийг хэр хүртээмжтэй явж байгаа вэ гэдэг дээр анализ хийгээд тэгээд цаашдаа арга хэмжээ авч ажиллаач гэж хүсэж байна. За дээрэс нь дараагийн 4-р санал нь болохоор түрүүн би бас асуулаа энэ 2023 2024 оны нөгөө хүсэлт өгөөд шийдэгдээгүй байгаа хүмүүс маань одоо ингээ бид нар яриад тахлаар тэр хүмүүст мэдээлэл бас хүрсэн гэж бодохгүй байна л да. Тэгэхээр бас өмнөх онуудын ч гэсэн ингээ хүсэлтээ өгсөн мөртлөө асуудал нь шийдэгдээгүй маш олон хүн байгаа юм байна. Энэ хүмүүс маань яагаад асуудал нь шийдэгдээгүй гэдгийг ер нь мэдээлэл авсан юм уу аваагүй юм уу? Ер нь бол аваагүй юм шиг нь одоо энэ асуулт хариултыг сонсоод ахаар тэгэхээр бараг газрын албанд хүсэлтээ өгөөд таны асуудал шийдэгдээгүй бол та ахиад өгнө үү гэсэн юм зар ер нь явах хэрэгтэй юм шүү. Хүмүүстэй хүртээмжтэй байдлаар явах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ энэ дээр анхаарч ажиллаарай гэж хүсэж байна. За хамгийн сүүлийн санал болохоор түрүүн би бас асуултан дээр асуусан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө одооноос ер нь эхлэх ёстой юм шүү. Тэгэхгүй бол одоо бид нар энд нэг 5 жилийн дараа дуусчих төлөвлөгөөн дээр за ингээд ийм бүсэнд арахгүй болохоор танд газар өгөхгүй нэ гэл одоо шийдвэр гаргах гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт 5 жилийн дараа тэр бүс нь өөрчлөгдөх юм уу үгүй юм уу? Өөрчлөгдөхөөр бол яг ямар юм бүс болох юм гэдгийг одооноос бид нэр шийдээд тэгээд тэрнтэйгээ уялдуулаад бас иргэдтэй газрыг нөмжлүүлж өгмөр ш. Тэгэхгүй бол одоо шийдэгдээгүй юм 5 жилийн дараа өөр болчвол тухайн иргэний асуудал яах юм? Яг тэрэн дээр хохироод үлдчихэж байгаа хүмүүс яах юм? Тэгэхээр энэ газар өмчлөл чинь нэг 5-10 жилийн асуудал биш шүү дээ. Бид нар нэг асуудлуудаа 20-30 жилээр нь хараад иргэдтэй юм хүртээмжтэй тэгээд яг эрхийг нь тэгш хангаж л ажилламаар байна гэсэн ийм 5 санал байна. За атгамжийн төлөөлөгчийн саналыг бол тэмдэглэл хөтөлсөн байна тий. За жалхаа төлөөлөгч саналаа хэлээрэй. Нэг. За надаас энэ тоосон бүтээн 2026 онд газар өмчлүүлэх төлөвлөгөө батлагдж байгаатай холбогдуулаад хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцж байгаа иргэдэд гэр хороол амны орон сууц барихын боломжтой газар дээр 1000 айлын газар иргэнд газар өмчлүүлэх юм санал гаргаж байна. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцж байгаа Бэрлэн сумын нөөц гадарт 1000 иргэн газар өмчлүүлэх санал гаргаж байна. За алтайхуу төлөөлөгч. За дөрөвдөр дээр тэр нэг 9 айлын газар байгаа шүү дээ. 5 дугаар энэний айлын газрыг гарч байгаа. Өсөлт гаргацсан байгаа. Надад ч юм байна. За энэ газар нөгөө манай дөрөвдөр зүүнчгийн нэвт авцсан орох зүүн талаар тойрч машин явдаг. Нэлээд шахагдсан байна. Энэ айлыг яг энэ хүссний хэмжээс одоо 700 хүртэл олгоно. Тэрээс доошоо олгож болно шүү дээ. Тэгээ энэ газрыг эзэнтэй яриад энэ газрыг бас машин явах зай талбайг гаргаж өгөх хэрэгтэй байна. Тэ. Одоо байгаагаас нь жоохон хасаад тэгэд олгочих юм байна. За хоёр дахь санал нь 18 дугаар агныг дэшээ гаргачих юм байна. За айны чинь айдныг шин голоо авах гээд
За энэ дээр би түрүүн бас асуултан дээр асууж ирсэн. Нэг иргэн маа нөгөө 9-15 хоцрооцсон гэдсэн. Тэр нөгөө сая тодруулсан дарга захимаар саналаа өгсөн юм. Гэхдээ нөгөө байршлаа өөрөө тодруулж хүүхдээ шивүүлсэн гэдэг өгсөн юм. Одоо энэ дээр 14 өдрийн би босчоод тайруулчих. Одоо өсөд байгаа өөрийнх нь одон жил болж байгаа зэрэг заагаад өгчих үү? Болох уу? Дарга тийшээ босчоод энэ юм аа гэдэг. газар маань энэ юм яг энэ газараа одоо оргоолж өмчөж аваагүй. Таны яг наад чинь эрх бүхий хэлгийн шийдвэр гарцсан байгаа нэг талбарын дугаар аваад кадастр систем бүртгэгдсэн байгаа нэг талбар байна да. Баггүй. За наад юу байшлыг хойлоо эсвэл нэг тодруулъя. Наа таны яг гард зааж байгаа бол кадастрын зургийн мэдээлэл санд орсон байгаа харагдаж байна. Яг ийм хүн газар өөрөө орж ирэх гэж байна. Энийг одоо хомж авах гэдэг. Тэгээ хөвсөлт өгөө тэр нь байхгүй юм. Загвар өгсөн юм. За. Энд ч оторх юм байна. Тэгвэл одоо энэ төлөвлөгөөнд энэ ч гэсэн орсон байхгүй. Захмаа нэг мөрчлөө авсан. Хасагдсан байна уу? Тийм ээ, хасагдсан ороогүй хасагдсан юм. Ер нь бол гомдлууд бол 2-3 хүн энэ газрын тухай хэлцэж байгаа юм байна. Ингээд ийм газруудын ингээ өсөлт өгсөн байгаа. Одоо энд ингээ орж ирж гин үү гэж байгаа иргэдүүд бас байсан. Ганц нэг хүмүүсийг ингээ тулгаад үзэхэд дандаа хасагдсан тиймэрхүү байлаа шүү дээ. Ганц нэг хассан ээлд давуу бол бусдын одоо нөгөөдөг газар гүйцэгээ мэний хараа нөхөн бүрдүүлэлд орох хэвээр сул жилүүтэй газрыг маань харж байгаа. Тэрэн дээр өсөлт өгсөн байх асуудал байна. Тэр өсөлт өгсөн байшлаар нь одоо олгогдсон байгаа нийт талбарын ажлын зурган дээрээ давхцуулаад үзэнгүүт одоо иргэн Батад ч юм уу Болдод ч юм уу олгогдсон байгаа газар дээр байшлан давхцаад орж байгаа юмнуудыг энэ юм дээр шууд оруулж ирээгүй байгаа юм. Хүн бүрдүүлэлт хийв гэдэг тэр нөгөө тухайн газраа их захирамжинд гарцсан 2020 оноос газрын кадастрын захирам систем шилжсэн асуудал юм дээр бол ороогүй тийм асуудлууд байна. Энэ юу гэх юм дараад нь одоо 220 одоо хажуу айлынхаа юм өнөөс авч ирсэн өмнөх тоолууртайгаа явж идэг 380 одоо цахилгааны хүсэлт авъя гэдэг үгдэрх юм л одоо таны юу одоо гэрчлэгээд одоо зугаазрын байгаа боловч нөхөн бүрдүүлэлт авах хэрэгтэй байна. Та энэ амьдарч байгаа газар дээрээ тусгай зөвшөөрлөг компаниар эргэлтийн зэгээд тодорхойлсон кадастрын зураг 91-ийн хулбартайгаа аваад ирэл гэсэн тийм асуудал. Тэгэж цахим системд ордог. Нөхөн бүрдүүлэлт юм тийм болдог. танайх нэг давталтай байна. Энэ ингээд боломжгүй гэдэг хариу тэр дор нь өгж өгөх хэрэгтэй шүү дээ. Энэ тал дээр цааш та анхаарч ажиллана. Тэгэхгүй нөгөө хэдүүл ингээ гордлого тэгээл ингээл энэ хурлаар арах одоо тэргээр орох болов гэл ингээл 40 олон жил хүлээгдээд орохгүй тэгээл ингээл хөрхийн нөгөө танил талбарнууд нь ингэж орхигдоод танилтайнууд нь ингээл нэг хөрхийн хүнээр дамжуулж ингээд асуулгаж сургалж яваад байгаа. Яг хүмүүстэй тухай бүрдэн яг тэр хариугийн тэр дор нь даруухан өгчдөг байх хэрэгтэй л дээ. Давцалтай бол давцалтай. Энд чи ийм хүн байгаа. Тэгээд нөгөө кадастраа зурвалж энд нь давцалгүй гисэ гэд ингээд юм бариа явж байгаа ч хүмүүс байх юм. Тэгэхээр газрын алавч юм уу хаанаач байд ямар ч гэсэн хин нэгэн давуу ирэх олгоод хин нэгнийг гохроход яваад байгаа асуудлууд бас байх вэ. Цааш та бас анхаарахгүй бол. За алтайхууд төлөвлөгч босно уу? Санал ингэ болцсон уу? Санал уу зүгээр юу тодруулга уу? За Эрдэнэ очир төлөвлөгч. За бүгд өдрийн мэнд хүргье. За хөгжлийн ерөнхийлөгөөнд тусагдах одоо иргэдэд дэмжлэх газрын асуудлууд ер нь хэлэлцээ төлөөлөгчнөөс бас саналууд гарч ийн, асуултууд их гарч ийн. Тэгээ маа газрын албаны ер нь үйл ажиллагаа ер нь ямар хөө төвшөнд явж байгааг одоо сошиаллоор үзэж байгаа иргэд маань ер нь бол харж байгаа маш ойлгомжгүй, маш хүнд сурталтай. Ер нь бол иргэд бол газрын асуудлаар бол үнэхээр хэцүү. Сая хурлын даргын хэлдэг шиг одоо танил талтай ингээд нэг хождог эсвэл нэг дураараа нөхдүүд нь нэг онгорхоо цорхоо газар дээр төрүүлж хашаа өрөөд тэрийг одоо ингээд хашаасан газар аавь гэх байдлаар ингээд
олгодог асуудлууд одоо ингээд цаашдаа цэгцрээд явах хаа гэж найдаж байна. За миний одоо нэг санал гэх юм уу юунаас орж ирсэн. Газрын хороон дээр ганц зэрэг мэрэгчлэлтний оруулж ирсэн нөгөө хоёр газар байсан шүү дээ. 7 дугаар 6 дугаар дээр 3 иргэний. Тий 3 иргэний. Энийг би ойлгохдоо зөвлөл дээр орж ирсэн ирээд сүулт яхад хурал дээр орж ирж өөрөө танилцуулна гэж ойлгоодсэн. Бусад төлөөлөгч нартай бас тэр ганц зэрэг мэрэгчлэлт өөрөө танилцуулахгүй байсан уу тий? Юу Баян уул руу томилд аюуны албан томилд яаралтай юугаар Баян уул явцсан байгаа юм. Явцсан уу? Тий. За зүйл өөр санал баг. Яг гол нь одоо юу нэр нь үсэ ирэх хурлаараа ингээд хилцүүнээ шийдэгдэх шийдвэрнүүдээ тухайн иргэндээ очихдоо алавжиж очих хэрэгтэй гэдгээр нь оруулж байгаа юм лээ саналаа. Бас нэр нь өчр. За анх хоёр төлөөлөгч. За тэгээд хэдэн санал байна. За нэгдүгээр одоо ингээд Улаанбаатар хотод газар олголтод одоо түрүүн суурин судалгааны ажлыг одоо ингээд даамлаад хийдэг гэж ярьлаа шүү дээ. Тэргүүд Улаанбаатар хотод бол суурин судалгааны ажлыг бол мэргэжлийн компаниуд хийдэг. Тэр газар яг одоо ямар өндөржилттэй те хаана гол байгаа юм, нуур нь хаана байгаа юм, бусад одоо хог шор нүх одоо өөр тэр газар дээр юу байж болох юм тийм шүү дээ. Тэр бүх суурин судалгааны ажлыг мэргэжлийн компаниуд хийдэг. Манай одоо энэ чинь баг хөвшөд нэг 15-6 жил болчиход баг 20 жил болж байна. Тэгэхэд энэ одоо л манай аймаг дээр ихэд одоо бүр аймгийн төвийнхөө сум дээр сумын даамтлыг хийх хэрэгтэй нэрэд ингээд нөгөөт нь ажиллахаа хажуугаар тэн дээр нь очиж газрыг үзээд тэр том газрыг нэг хүн ганцаархнаа очиод ингээд суурин судалгааны ажлыг хийгээд газар олголт явуулна гэж бол хизээч байхгүй. Тэгэхээр энэ дээр бас ийм нэг мэргэжлийн байгууллагатайгаа хамтраад бас суурин судалгааны ажлаа хийдэг болвол ямар вэ гэсэн нэг юм санал оруулж байна. За дараагийнх нь олголттой холбоотойгоор их замбраагүй ганц нэгээр орж ирж байгаа нэг юм ямар ч төлөвлөлт байхгүй замбраагүй юмнуудыг бас цаашдаа оруулж ирмээргүй иймэрхүү юмнуудыг бол юу дэмжихгүй юу гэдэг дээр ч гэсэн бас санал хураалт явуулмааргүй гэж үзэж байна. За тэгээд одоо яг энэ дээр одоо та бүх яг энэ зурган дээр харчаарай. Ингээ харангууд айлуудын хашаа маа нөгөө нэг олголтын талбай хэмжээнд тааруулсан олголт нь бүр нэг яг хөрөөний шүтшил юм байгаа зү. Тэгэхээр бид бас эгний гудамжаа чөлөөлөх тийм ээ. Одоо дахин төлөвлөлтөнд оруулаад энэ бас гудамж юмнуудын сайжруулах тал дээр бас арга хэмжээ авбал ямар вэ? Цаашлаад одоо энэ гудамжаар ч одоо ирээдүйд одоо магадгүй дулааны шугам, цэврийн шугам, бохрын шугам гэх тийм ч инженерийн дэд бүтцүүд явах боломжтой болоод ирнэ. Тэгэхээр ийм эмх замбраагүй байвал бид нар энэ шугам сүлжээг хаавран татаж яаж явуулах вэ? Тийм учраас бас нэг эгний гудамжийг чөлөөлөх ажлыг системтэй явуулах хэрэгтэй болов гэж бодож байна. За дараагийнх нь газар олголт одоо 2008 оны 5 сарын 1-ээс нөгөө нэг гэр бүл өхөө болоод иргэн бүрт газар өмчлөл өгдөг болчихсон. Одоо тэрнээс ч хойш 17 жил болчиход байна. Тэгэнгүүт энэ хугацаанд одоо бид нар чи 30 мянган нэг салбарын газрыг өмчлчүүд байна гэж байна. Тэгэхэд эдгээр одоо хэдэн дэд бүтцтэй холбогдсон байгаа юм. Тийм ээ. Ихэнх нь дэд бүтцтэй холбогдоогүй байхад бид нар дахин энэ дээр дахин төлөвлөлт гаргаад дахин хаа байсан хол аймгийн төвөөс 10 км 15 км газар дээр бид нар дахин олголтуудыг ингэж оруулсаар байх уу? Тийм ээ. Энэ дээрээ бас хараа хяналтаа сайжруулад дэд бүтцийн асуудлыг шийдчихэж бас өмчлөлтийнхаа газруудыг оруулвал ямар вэ гэсэн санал байна. За тэгээд дараагийнхын санал болохоор 2015 онд Уурхаан цагаан шорооны баруун талд мал бүхий иргэдэд газар өмчлүүлнэ гэдэг нэг газар олголт явагдсан. Тэн дээр нь би бас өөрөө бас гар бие оролцоод хэмжилт юмыг бас хийгээд ингэ явж ирсэн. Тэгээд сүүлдээ тэр маань бүр нөгөө мал бүхий иргэд биш хамаагүй иргэдэд бүр өгөөд ингээд эмх замбрууг юм болоод дууссан. Тэнгүүд одоо энэ мөнхтгийн хороолол дээр одоо ингээд 400 иргэнд одоо газар өмчлүүлнэ гэж тэгж шүү дээ. Мал бүхий 400 иргэнд гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл тэр маань бас одоо энэ 400 иргэнд өмчлүүлэх маань бас нэг иймэрхүү тэр хойшоо өгсөн өмнөх 10 жилийн жишээ шиг бас тийм юм болох вэ гэж бодож байна. Бас тэгэхээр энэ дээр бас анхаарч ажилласаа гэж хүсэж байна. За тэгээд сүүлчийн санал нь Хэрлэн сумын засаг дарга болоод газрын харилцаа барилга утгуулалтын газар гэдэг эдгээр хамтраад ер нь бол
сардаа нэг багийн иргэдтэй уулзаад газар эзэмших, өмчлөх тийм ээ хүсэлтэд яаж өгдгийг танд яг ямар асуудал одоо энэ багийн иргэдэд тулгарчаад байгаа гэдэг талаар сургалт болоод зөвлөгөөний тийм арга хэмжээг нэг ажлын нэг өдөр ч юм уу зохион байгуулад ийм арга хэмжээ бас явуулбал цаашдаа 26 оноос явуулбал бас ямар вэ гэсэн саналтай байна. За босоо. За мөнгө төлөөлөгч саналаа хэлээрэй. Нэг. Ер нь одоо ингээд хараад байхад манай энэ гэр хорооллын байршил ер нь ямар ч тийм стандарт гэж байхгүй байна л да. Одоо гудамж хоорондын зай тэрний орц гарцсан тэр ямар байх хэвтэй. Одоо зарим гэр хорооллын энэ ялалтын тэрээр бол одоо битүү гудамж зөндөө байдаг. 5 дугаар хорооны гудамжаар бас битүү гудамжууд байдаг. Тэгээ хамгийн гол нь стандарт гэдэг юм яагаад барих хэрэгтэй вэ? Стандарт гэдэг юмыг баримталчилж бид нар IT тухтай амьдрын шүү дээ тийм ээ, стрессгүй бусдад төвгөдлгүйгээр амьдрын шүү дээ. Тийм учраас стандарт гэдэг юмыг аюул сайн барьж ажилламаар байна. Ялангуяа газрын албаныхан гэдгийг хэлье. Тэгээд түүнээс гадна тэр одоо бүрчлээд байгаа нь бол олон зөв юм байна. Тэгээд бүрчилсэн газраа яг тэр бүрсийнхаа чиглэлийн одоо тэр газар олголтуудыг өгжүүл бас их зүгээр юм байна. Тэгээд одоо бусад хөгжилтэй орнууд бол юу яадаг ч сургуулийн бүсгч нь л одоо тэнд альдуу янзын одоо жишээлбэл өнөөдөр бид тэр юу ярьж шүүхийг сургуулийн хажууд байна л гэж яриад юм. Тэгсээрээс сая аваачаад тэр зүүн түшээ аваач бол бүхэл бүтэн спорт хороо одоо бүх чиглэлээр сургууль сурчлага явуулах хүүхдийн байгууллага гэсэн үг шүү дээ. Бараг тэр газар аваачаад нөгөө юугаа шүүхийнхаа нөхдүүдийг нийлүүлээ ажиллаж байгаа жишээтэл байж л байна л да. Тэгээд голын урдуур би нэг өөрөө нэг газар авсан юм нөгөө 07-гоо. Тэгсэн чинь нэг голын урд байрлалтай гэсэн бидгийг өөрөө үзээчгүй байна л да. Тэгэхээр бид нар одоо яг ямар газрыг иргэдэд өмчлүүлээд тэгээд тэр газраа ямар болгох ч гэдэг юугаа харуулсан тийм план гоё тийм юм сурчлага бас хийх хэрэгтэй гэж дээ. Ард иргэдэд нэгэн тал газаржуулах гэж чинь план зургаар үзүүлждэг одоо ийм энд ингээд сайхан гэр хороол байх юм ач гэдэг юм уу. Тэгээд газрын алба маань өөрөө босоо удирдлагатай юм уу та тий. Аймаг сум ерөөсөө хариуцахгүй байна уу тий. Тодруулах шүү тэгээд юутэйг уул нь бол газрын алба багуудтайгаа маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй байгаа л да. Тэгээд багууд ч юм бол багуудын дарга нар багийн ажлын албаныхан ч юм уу бүх нөхцөлөө мэдж байгаа шүү ер нь бол. Тэгэхээр багуудтайгаа энэ газрын алба маань хамтарч сайн ажиллах хэрэгтэй байна. Засаг даргатайгаа сайн хамтарч ажиллах хэрэгтэй байна. Засаг даргын өгүүлдлийг биелүүлдэг болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгээд нэг босоо удирдлагатай биднийг мэддэг хүн байхгүй гэсэн шиг л дур зоргоороо авирлж иж болохгүй шүү дээ. За сингдурч төлөөлөгч саналаа хэлээрэй. Нэг. За газар өмчлөгтэй холбоотой хүмүүс бас нэлээд дутуу ойлголттой явдаг юм шиг байна. Ер нь бол газар өмчлөх төсөлтэй бол газрын дамлуулалттай эхэлж харилцсан шүү дээ. За газрын дамлууд нь бол газрын харилцаа хот байгуулалтын газар тарьялагдана. Энэ нь болохоор бас аймаг тарьялагддаг. Хэрлэн сумтай бол удирдлагын хувьд бол хамаарал байхгүй. За манай хэрлэн ер нь бол 4-5 мянган хүнтэй нэг суманд нэг газрын дамл байдаг. Тэгэхэд манай хэрлэн сум бол 47 мянган хүн амтай. Тэгэхээр нэг 4-5 мянган хүний хийх ажлыг 2 хүн хийгээд явна гэдэг чинь бас орон тооны хувьд бол бодож үзэх хэрэгтэй байгаа. Энийг бол аймаг
тэр газрын харилцаа хот байгуулалтын албан оронтойгоо биш нэмж өгөх хэрэгтэй байгаа нь бол харагдаж байна. За тэгэд газрын албанаас энэ суурь судалгаагаа гаргаж өгөхгүй нөхөн бүрдүүлэлт энэ төр хийхгүй байна л да. Тэгээ яг иргэд ингээд яг газар авъя гэхлээр мэдээлэл нь ил тод биш болохоор тэр газар нь яг ологдох уугүй юу гэдэг нь бол ерөөсөө нууц. Тийм учраас газрын албанаас энэ нөхөн бүрдүүлэлт тэр газар цэгийн тэр яг бүрэн оруулаад мэдээлэл ил тод болгоод иргэдэд тэгш хэрэгтэй мэдээлэл авах тийм болцоогоор хангах шаардлагатай. За тэгээд өнөөдөр бол 26 оныхоо төлөвлөгөөг хилцэж байна. За өглөөнөөс хойш бид нар энэ онд ирсэн 127 130 бүрэгдлийг бол хүсэлтээ бол танилцлаа. За тэгээд бүгдээрээ одоо ямар хөө байдалтай байгааг нь бол харж мэдлээ. Тийм учраас одоо ингээд манай газрын харилцаа хот байгуулалт дэд үтсийн хорооноос бол бас танилцсан байгаа. Өмнө бас танилцсан байсан. За ер нь тэгээд энийг бол газрыг нэгж талбар болгон дээр нь слайдын дээрээс хараад төлөөлөгчд маань саналаа өгöd тэгээд олох уу олохгүй юу гэдгээ санал хураалтаараа шийдэд явъя гэдэг санал гаргаж байна. Хорооны төвлөлт бол шууд ямар нэгэн байдлаар гасын оруулыг гэж яахгүй ерөөсөө төлөөлөгчдөрийнхөө саналаар 26 оныхоо энэ газруудыг санал хураалтаар шийдъя л гэдэг саналтай байна. За хорооны санал дүгнэлт гэхгүйгээр шууд төлөөлөгчдөрөө шийдвэр чагсалтын дарааллын дагуу шууд шийдэ явчих гэж үү? Чагсалтын дараалал. Нэг слайдын дээр 7-8 газарч байгаа, нэг газарч байгаа. Тэгээ тэр болгон дээр нь санал хураалтаа аваад ерөнхийдөө бол нэг 60 хуудас юм гарна шүү дээ. 50 хуудас тий. 63 хуудас. 63 хуудас. 63 хуудасанд нэг газарч байгаа, нэг хэдэн газарч байгаа. Тэгээд энэ дээр зөрчиж байгаа. Ер нь бол зарчим бас байгаа. За биднес одоо ингээд Чавсан хотыг 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө энэ дээр бол өсчлүүдийг бүгдийг нь гаргаад өгсөн байна. За энийг нэгдүгээрт харъя. За тэгээд гудамж игнэний байрлал эвдсэн, сунгасан, нарийсгсан энийг бас харъя. Тэгээд за сонгуульчдээ. Тэгээд гудамж зам гарцыг яаж хааж ийн үү? Тэр газар нь. Тэрийг бас харъя. Тэгээ инженерийн шуумшилжээний хамгаалтын зурваст орсон байна уу гэдэг ийм шалгууруудыг хараад саналаа өгөөд тэгээ саналаараа төлөөлөгчдийн саналаар шийдъя гэж санал гаргаж байгаа шүү. Дарааллын дагуу нэг хүчлээ хэлцээд шууд саналаа хураагаа явуучих юм байна тий. Тэгээ саналаараа нэгдүгээр агаас эхлээд саналаа төлөөлөгчд даавал дэмжин олох уу гэдэг дээр л яач штэ. Тий дэгж зэрэг яах. За сингдэрч төлөөлөгчийн ястар. Сингдэрч төлөөлөгчийн саналыг дэмжих үү гэдэг дээр санал гараа. За цог гэрэл төлөөлөгч саналаа хэлээрэй. За яг хэлчихсэн саналыг сингдэрч төлөөлөгч сая хэлжлээ. За энэ дээр нэмээд болонгод одоо нөгөө газрын эвдэлтэй газар тий энийг бас төлөөлөгч нар бас саналаа аврахтаа бас сайн харах хэрэгтэй байна. Тэгээд миний хувьд бол санал бол газрын одоо барилга хот байгуулалтын хороо газрын хороо одоо
болонгууд энэ дээр энэ газар нь ийм учиртай гэдгийг нь тайлбарлаад төлөөлөгчдөө дахин санал хураахад нь бол хилээ чиглүүлж явж байгаа нь бас зөв гэсэн юм саналтай. Тэгж тайлбарлаж болно бол ойлгохгүй байгаа бол. Гэхдээ ер нь ерөнхийдөө бүгдээр л хараад асуудлуудыг бол бүгд хэлж л байна л да. Тий. Яг мэрэгжлийн үүднээс тайлбар авах тэгээд авах нь аваад тэгээд явчих хөө. Тий. Нэг хүчлэн хэлцээд явна гэсэн үг шүү дээ. Тэгвэл өглөөнөөс хойш ярьсан юм дахиад ярина л гэсэн үг үл дээ. Ер нь довчхон яриад ойлгуулад явсан дээ шүү дээ. Довчхондоо танилцуулаад явж байгаа гэсэн. Танилцуулаад ингээд асуулт санал бол байхгүй шууд танилцуулаад саналаа хураалгаж явна гэсэн үг шүү дээ. Тэг болно. Зөв. Ер нь энэ хүчин шууд саналаа хураагаад явчихна гэсэн үг шүү дээ. За Батбаяр төлөөлөгч саналаа хэлээрэй. Гурван газар нэг л хатаа итгэх цаанд гарах хэрэгтэй юм байна. Нэг гэсэн санал. Нэг энэ чагсаалтынхаа дагуу ингээд тэгвэл яа. тий чагсаалтынхаа дагуу хэлцээл За нэг слайд нь жигсаалтынхаа дагуу хэр жигсаалт ингээд юу яваад байгаа зү. байна. Дэлгэцний эрх хэвээр явсан дээр газар. Би бас нөгөө жагсаалтаа бас ингээд давхар яаж авах вэ гэсэн. Тий харин тий. Яг адилхан. Энэ бол жоо. Нэг. Юу яа. За Батбаяр саналаа хэлээрэй. Эний Сингапурт төлөөлөгчийн саналтай нэг байна. Одоо өөр арга байхгүй шүү дээ. Бид энийг чи бүгдийг ингээ оруулах удаа. Нэг нэгээр л хэлцгээс өөр аргагүй. Эний жилгаа төлөөлөгчийн хэлдэг саналтай утга нэг байна. Мянган айлын газар болгоё. Одоо нөгөө бүгдээрээ одоо ингээд иргэд газар авъя гэдэг гэтэл бид нэр одоо ингээд нөөцгөө сууж яадаг те. Бэлэн олгогч газаргүй сууж яадаг. Энийг яаж богино хугацаанд хийж чадахгүй болохгүй. Хуулийн хүрээнд одоо боломж байна. Хурал маань ингээд дуусч яхад орох боломж байна уу? Тийм ээ. Одоогийн урал дээр шийдвэрлэх боломжтой юу, боломжгүй юу? Миний санал бол тэр 3 дугаар багийн тэр ингэр үлээ нөөц газар гэдэг. Хайргийн ингэр гэдэг. Одоо тийшэл ингээд үнэхээр маасаар нь ингээд 1000-аар нь 500-аар нь олгоод явъя гэвэл бид нэр шинэ газар шугам татдаг шүү дээ. Ер нь өөр яах вэ? Газрын тухай хуулийн дээр ингээд иргэд газрын төлөвлөгөөнд оролцоог хангана гэдэг мөнхчрал дарга төрөнөөс хойш ингээд хэлээд байна. Шууд саналаа өгнө гэсэн хэлбэр биш гэж одоо хуулийн дээр байгаа ч гэсэн иргэдүүд яг үүндээ одоо бие өргөдөл өгөхөөр газартай болно л гэдэг ойлголттой л байгаа. Тийм харин тийм бодолтой байгаа даа. Тийм бодолтой байгаа. Тэгээд бид нэр 1000-аар нь нөгөө нэг тэр даалгаврын нөх шахаж байгаа шиг ингэж нэгд л өгч чадахгүй шүү дээ. Тийм учраас ингээд шинэ газрынхаа нөөцийг л одоо ингээд том томоор нь гаргаж ирж хий. Завсар зайгаар нь энэ хуучин газруудаа зэгцлэх ажлыг хий. Үнэхээр ингээд жилдээ 1-2 хүн хуралдаж байгаа энэ хурлууд дээр одоо maaсын том юмд л анхаарай л та. Тийм ээ. Зөв. За. Гэхдээ одоо энийг ингээд яах вэ? Одоо газрын хаалга суурин судалгаа хийдэг компани эсвэл яг үндэ ингээд бүгдээрээ бие биенээ үгүйсгэж юм ингээд байхаар бид нэр ингээд мухар юм яриад байгаа юм шиг л байгаад тийм шүү дээ. Тэгээ энэ хаанаас сэтгэлж ингээд гарц гараад юм дээ. Одоо хүчээс тэгсэн юм гарц гаргана шүү дээ. За яг үндэ иргэдэд ингээд дэд бүтцөхийн газар олгоно л гэж байгаа. Яг дэд бүтцэдгээ юу гэж тодорхойлж байгаа юм? Байхгүй ш тодорхойлно. Тогийн өгснөд дэд бүтцэх юм, ус өгснөд дэд бүтцэх юм уу? Дулаан шугам татснаар дэд бүтцэх юм уу? Үгүй ш яг тэгээд тийм нарийн заалт байхгүй ш. Хоёрдугаар төрийг одоо дэд татахыг хүлээгээд иргэд чинь ингээд яг үнэндээ ийм олон жил болж байгаа ш. Яс юм дээр бол. Тэгээ урагшлахгүй л гэсэн үг. Эндээ ингээд баригдаад байвал бид нар ингээд 10 жил ингээд явж гин. Ялгаа авахгүй ингээд явсаар л. Та нар өнөөдөр ингээд хурлаж байгаа хуралдаанаас харалта бүгд л ингээд яриад эцсийн дүндээ ингээд яг харахгүй л ингээд нэг хурдл шиг юмд ороод зогсоод байна шүү. Тэгэхээр ингээд их арга барилал өөр болгоё. За ингээд
угсрал даргын дээр ерөнхийдөө багаараа ингээд зохион байгуулалтанд ороод төлөөлөгчд нь бас энд нь идэвхтэй оролцоод явъя гэдэг бол зөв. Бас зөв. Муу сайн чөөрхий бас энэ аймаг сумын төлөөлөгчдийн чинь бас иргэд бас учрыг нь олоод өгөх юм болов уу гэд гуйгаад байгаа улсууд бас зөндөө байна шүү дээ. Тэгээд ер нь бид нэр ингээд мянгаар шийднэ гэхээр одоо би энэ хардхаач болий одоо. Хүнд ямар мянган найз мянга хамаатан гэж юу авах вэ? Байхгүй шүү дээ. Ер нь бол мянган айлын газар нөөцөлж олгоно гэхээсээ илүүтэй одоо яг олгогдсон хэрний ямар ч дэд үцэсгүй цахилгаангүй хүмүүс нь бууж чадахгүй цахилгаанаа татаж чадахгүй тийм асуудлууд бас их байх шүү дээ. Голын урдуур өдр битүү шүү дээ. Ингээл голын урдталтаач байна, хойдолтооч байна. Энэ бунхны дишиг ингээл зам дагуу ингээл зөндөө олголт өгсөн. Тэгэхээр одоо дэд үтцийн асуудал эсвэл жиг нөгөө тогтой устай газараа ядчил зүгээр тогтой газараа яа шийдэх вэ гэдэг бас асуудал үүсэх байхгүй юу ер нь. Үнэхээр л ингээд тоггүй газар заавал ингээд газар олох гэж бүр юу яцсан юм шиг зогсоосон ч болно л таа уг нь бол. Тий. Одоо хүртэл буугаагүй хүмүүс. Одоо буучаад тоггүй байлууд байна. Тийм асуудлууд маш их байна. За Батбаяр төлөөлөгч санал ийн үү? За Наран чулуун төлөөлөгч саналаа хэлээд ингээд саналыг дуусгая. За ер нь саналууд давхцлаа. Ер нь бол миний юугаар гасгаар бол 10-аад газар байсан. За тэгээд бүх газар дээр гар өргөж шийдвэр өргөө явах юм бол тэр саналыг оруулах шаардлагагүй гэж бодож байна. Тэгээд цаашдаа одоо яг одоо би ч үндэ мэдээгүй одоо энэ өмчлөлийн газрыг цааш хуулаараа 9 сарын 15 хүртэл авдаг юм байна. Мөрөгдлийн. Тэгээд ямар хүмүүс нь мэдэж ирээд одоо ингээл тэнд 327-гийн хаан газар аваад тэнд чанга уус сургуулийн тэнд газар аваад манай бидний газар авыг оргууд байхгүй шүү дээ. Юу гэсэн хаана газар авах юм даа байхгүй. Тэг ямар нэгэн ингээ одоо хажуугаар нь бол зөндөл байгаа юм шиг шүү дээ. Ер нь бол тэгэхээр ингээ сайхан ард иргэдтэйгээ цуг бүгдээрээ тийм нэг гараанаас тэр эхлэмээр байна. Мэдээлэл яг зэрэг сонсон. Зэрэг нэг гараанаас эхлэмээр байна. Тэгэхгүй бол одоо ингээд хэн мэдээлэлд орох нь ингээд өнөөдрийн одоо тэр газрууд бол айгүй үнэтэй газрууд шүү дээ. Ер нь бол зарж барвал тийм сайхан газрыг одоо ямар адтай аав хүн орж ирээд аваад идэв. Бараг батлагдчих шиг шүү дээ. Тэгэхээр ер нь бол цаашдаа мэдээлэл яг гоё сайн тавиад тэгээ бүгдээрээ нэг гараанаасаа одоо яг тэр нэг юм руугаа явж ямаар байна. За өрөнгөө. За юу Наран чулуун төлөөлөгчөөр саналыг тасалсан байсан. Би түрүүнд гар өргөсөн. Харин оюутны төлөөлөгчээр гараа өргөсөн байсан. Өргөсөнтэй байна. Ингэсэн чи Батбаяр төлөөлөгчтэй тэгээ би ингэсэн. Тийм үү. За би хараагүй өнгөрчээ. За оюутны төлөөлөгч саналаа хэлээрээ. Бат Эрдэнэ төлөөлөгчөөр одоо саналыг таслая. Одоо 2 тав таслая да. За оюутны төлөөлөгч саналаа хэлж. За тэгээд нэг уучлаарай. Газ хэдүүдээ ноцгоор давчхан. Газ явъя. Би удахгүй. За нэр засаг даргын хил дээр нэрэ бүсчил таарахгүй байгаа газруудад иргэдийн өгсөн өргөдлийг одоо урд урдын оны өргөдлүүдийг одоо хүлээж аваагүй одоо хичнээн өргөдөл байгаа бол одоо тэр өнгөрсөн тоо томшин иргэдэд итгэл хөдөлгөхгүй уялдаа холбоотой хариуг нь дор нөхчөмөр байна. Өнөөдөр багийн иргэн энэ одоо гадаа ирээд сошиалс харлаа захимаас харлаа гэдэг ингээд миний газар ороо юу гэдээ одоо ингээд 2 цаг зогсож шин. Ийм баймаргүй байна. Газрын харилцаа барилга хот байгуул биендээ чихгүйгээр өмчлөлийн хувьд эзэмшлийн хувьд нэг жилдээ нэг удаа олгож байгаа юм чиндээ уялдаа холбоотой нээлттэй хаалганы өдөрлөг гэж хуучин байдаг шиг газар юу яагаад тийм юм зохион байгуулж болдгоо юм бэ? Тэгээд нэг хүн өргөдөл өгөхөөр захим нэрээр байгаад тах юм. Захим гэхгүйгээр цаасаараа аваад одоо яад боломж байна уу?
Энэ дэлгэрэх малтай даагар гэж сая ярьлаа. Анхаа төлөөлөгч энэ өрдөө малын жүжиг болж дуусна. Нөгөө хэдэн малтай айлууд нь хонь мал нь бэлчээр байхгүй тахлаа дуусна. Одоо энэ шинээр малчин өрхийг одоо аймгийн төвөөс гаргана гэж байгаа. Бүр сунгаа хийдэг боллоо. Одоо ингэж байлгаад ах юм адуучдаг оруулж ирээд сунгааг нь хийдгээд уяаг нь сойгод байгаад ах уу. Энэ дээр одоо газрын алба дээр нэг санал оруулах хэрэгтэй байна. Жүжиг чигслээ. А урдх малтай лагер бас яг иймэрхүү болох уу? Би одоо сая нэг ажил шаардлагад ор юм шүүж ягаад анзаарсангүй л дээ. Малта юун дээр иргэдийн гомдлыг сонссонгүй. Энд нэг юм нэг 3 санал байна. За баярлалаа. Энд чинь нэг хотоос нэг хойшоо хороол руу юу? нэг 10-11 дэх багийн хойтлоор араар. За Батэрдэн төлөөлөгч саналаа илэрээ. За. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталгатай холбоотой энэ асуудлаар за миний бие бол нэг 2 хуралд суусан. Тэр нь юу байсан бэхээр газар зохион газрын одоо нөгөө иргэдийн төлөөлөгчдийн урлагийн нэрэгдэх газрын хороонд би бас төлөөлөгч гишүүнээр байдаг. За тэрэн дээр ерөнхий 3 зарчмыг баримталж одоо саналаа манай хорооноос оруулъя гэсэн үгийг сая синкторч төлөөлөгч хийсэн. Тэр нь бол бүрчлэлт гарахгүй тэгээд одоо дураараа ашиж байгаа буюу энэ ахшаага илүү сунгах тэрэн дээрээ газар хүсэх нэг нь юу лээ? За нэг орц гарц хаасан. За нэг ийм асуудал байгаа. Тэгээд түрүүнд наран чулуун төлөөлөгч хэлж байна. За хин нэгэн мэдээлэлтэй ойр байснараа одоо энэ газраа батлуулах гад бараг батлагдах гэж байгаа шиг байна гэж ярьж байна. Гэтэл одоо бид нар яг энэ газрыг батлах уу батлахгүй юу гэдэг нь бас тодорхойгүй байгаа. Манай бүлгийн урал дээр ч гэсэн энэ газруудтай одоо танилцаад харахад за манай төлөөлөгч дундаас л бас одоо ойр тойрны хүмүүсээс ч гэсэн өөрсдөө хэлж ийсэн газар оруулсан өмчлөх одоо хүсэлт гаргасан тийм хүсэлтүүд бол байхгүй. Тэгэхээр яг энэ батлагдаагүй ерөөсөө энэ батлсны дараа л ярьсан дээр баг. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ газрууд дээр нэг нэгээр нь саналаа ороод явъя даа л гэж бодож байна да. За болоо. За санал дуусан. Санал хураахаас өмнө 10 минутын завсарлага авъя. За би юу яач төлөөлөгч биш учраас та бүхэн одоо санал хураалтаа явуулах гэж байгаа учраас би санал хураалтанд суугаад өгөхгүй. За би өөрөө санал хураалтанд санал өгөхгүй учраас тэгээд яг хоо төлөөлөгчдийн саналуудыг бүгднийг би тэмдэглэж авсаа. За отхон туяа төлөөлөгчийн санал, жалхаа төлөөлөгчийн саналыг Алтайхүү, Эрдэнэ очир, Анх баяр, Мөнх бат, Сингдорж, Цог гэрэл, Батбаяр, Наран чулуун, Оюун туяа, Батлэрдний санал за бүгдийг бичиж авсаа. Тэгээд энэ саналуудыг бол дандаа ажил хэрэг саналууд байна. Ажил хэрэг болгоно. Ирэх жилүүдэд бид нар ийм байхгүй. Ирэх жилээрээ шал өөр болж чи одоо бид нар бол нэг арай өөр бүгдээрээ нэг ойлголттой болцсон. За тодорхой болцсон. Иргэдэн шударгаар үйлчлүүлэх боломж нь бүрдсэн. Тэгээд түрүүний ярьж байгаа та нар ярьж байгаа яг зөв энэ тэнд өргөдөл аваад алга болчихсон. Одоо 20 онд өргөдөл аваад алга болцсон. Хаач байгаа бөмбөд. Одоо сошиалаар нэг бичээд байгаа өргөдөл байхгүй нэ гэдэг. Энэ тэнд өргөдөл аваад бол алга болно шүү дээ. Тийм л учраас нэг нүхээр цонхоор харъя. Тэр цог гэрэл төлөөлөгч хэлж засаг дарга дээр ороод өргөдлүүд яана гэж хууль байж хахад яагаад энэ тэнд аваад байгаа юм бэ гэж. Авч болно. Авах юм бол над руу бас тэгээ ийм өргөдлүүд ирсэн шүү шалгаж одоо төлөвлөгөөндөө тусгана уу гэж ирүүлдэг баймаар. Нэгдүгээр бүсийн газар дээр газар олголт хийгээд газар өглөө өгөхөд аймгийн засаг дарга олгож байгаа боловч сумын засаг даргаас санал авах үүрэгтэй. Өнөөдөр надад жишээлбэл нэгдүгээр бүсийн газарт ийм газар одоо иргэдээ санал орсон энийг одоо төлөвлөгөөнд тусгуулж өгнө гэсэн нэг ч удаа үг үсгтэй бичих байхгүй л байгаа. Тэгэхээр бид нар энэ зарчмаа бариад явах юм бол нэг цонхоор арах юм бол энэ асуудлууд ерөнхийдөө зэгцэрнэ гэж харж байгаа. Тэгээд төлөөлөгч нар маань одоо энэ орж ирж байгаа задгаагаар нь оруулсан саналуудыг бол
та нар хон өөрснөө шүүгээд шийдвэрээ гаргаараа. Тэгээд энд бол миний нэгж ах トゥ нар юу ч хийдгийг бол хэн нэгний одоо захиат санаатай юм юу ч байхгүй. Хэний алийг гарсан уу, алийг нэмнүү та нарын өөрсдөө ч л асуудал болохоор би эндээс одоо ингээд санал хураалтанд оролцохгүй юм чинь одоо хурлыг орхиод гарыг. Тэгээд шийдвэр гарсны дараа орж ирье гэсэн үг хэлье. Тэгээд та бүхэн тэгээд хэлэлцээд аль нь батлагдахгүй. Энэ ерөнхийдөө одоо батлах гад захиалгаар орж ирж байгаа юу ч байхгүй шүү. Түрүүн батлагдсан төлөөлж хэллээ. Батлагдсан шиг батлагдаж байгаа юм ерөөсөө байхгүй. Та нарын өөрсдөө чинь одоо эрхийн асуудал шүү энэ төлөөлөгчдийн. За ийм үг хэлсэн баярлалаа. За 10 минутын зөвшөөрлөг.